мөн чанарын дагуу юм бид нар олох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр мөн чанарыг олоод хөгжүүлчих юм бол яа тэгэхээр нэгдүгээр тэр хүүхд өөрөө аж аргалтай болдог. Яагаад гэвэл дуртай мэж. Тэгээ дуртай мэ хийхээр яа тэгэхээр нийгэмд амжилттай болж эхэлдэг байхгүй. Амжилтанд хүрдэг, баталгаатай хүрдэг. Тэгээ хүн төрөхтөө өөрийнхөө урдын олон төрлөөр хөгжүүлсэн тийм шин чанартай байж дээ. А тэрнийх нь эсрэг юм хийхээр гэр бүлийг үндсэндээ гэр бүлийн үндсэн энерги ч юм бол эмэгтэйний үндсэн энерги байдаг байхгүй. За би яри. Гэр бүл эмэгтэйн л амгалан байх юм бол гэр бүл тэр чигээр амгалан байдаг. Нөхөр бол гарч идэн. Эхнэр бол батраа. Байгалаасаа л юм. Ээж нь нөхрийг хөндлөж байгаа үед бүх хүүхдүүд нь аавыгаа хөндлөдөг. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Веди нууц подкаст юм байна. Шинэ дугаар эхлэх гэж байна. За манай өнөөдрийн дугаарын зочноор манай Алтан эрдэнэ соёл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Баатар Бэлэг хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байна уу? За сайн байна уу? Дахиж одоо ингээд энэ подкастаар ингээд уулзж байгаадаа их баяртай байна. За та өнөөдөр ер нь бид нарт юуны тухай ярих гэж бодож ирсэн бэ? Манай Алтан эрдэнэ соёл ингээд төрийн бас байгууллага маань байгуулагдаад 10 хэдэн жил болж байгаа. Тэгээд энэ байгууллага маань Ведийн соёл гэдэг энэ эртний дорны энэ хүн төрөлхтний хамгийн анхны гайхамшигтай юм соёлыг дахин одоо сэргээж, түгээж тэгээд энэ амьдралын байгаа энэ маш олон асуудлуудын шийдлийг ингээд юм олж байгаад энэ нууцыг ингээд хуваалцах амьдралд ингээд хэрэгтэй асуудал түгээх тэр зорилгоор ингээд байгуулагдсан юм байгууллага юм аа. Тэгээд энэ өнөөдөр бол энэ нийгэмд байгаа маш тийм чухал асуудлуудын хамгийн одоо нийгэм ч өөр одоо ингээд инженеэр ярих юм бол одоо нийгмийн хамгийн анхдагч бүтц бол ингээд хүмүүс дараагийн бүтэц болохоор гэр бүл гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр Ведийн соёл энэ эрэгтэй эмэгтэй хүн энэ гэр бүлийн талаар одоо ямархуу мэдлэг мэдээлэл байдаг юм тийм ээ. Тэр одоо мэдээлэл нь бидний одоо энэ цаг үед үнэхээр тийм заашгүй хэрэгтэй болсон гэж бодож байгаа үндэснээс энэ талаар бас ингээд ярилцт юм уу гэсэн бодолтой байна. Тэгээд би ч гэсэн таны энэ сэдвтийг чи уялдаад бас асуултаа асуухаар бодсон байгаа. Өнөөдөр бол Ведийн гүн ухаанд дарма гэж том ойлголт байдаг тийм. Монголд бас буддизмаар дамжаад энэ дарма гэдэг ойлголт сайн орж ирсэн байдаг тийм. Дарма, дарам гэж нэг нэртэй хүмүүс байдаг чинь дарма гэдэг үг л гэж би ойлгоод байгаа шүү дээ зөв. Тэгээд энэ дарма гэдэг яг юу юм гэдэг талаар та нэг тайлбарлаад өгөөч. Яг шашин гэж орчуулдаг, мөн чанар гэж орчуулдаг, үүрэг гэж орчуулдаг гэж та өмнөх дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр дарма гэдгийг яг өнөөдрийнхөө сэдвтэй уялдуулаад тэр нийгмийн үндсэн одоо бүтэц тийм ээ үүрэг хариуцлага шин чанар мөн чанар гэдэг талаас ингээд дармаг ингээд уялдуулж ингэж одоо тайлбарлая гэж бодлоо л да. Дарма бол яг тухайн утгаас хамаарат ингээд янз янзын байдлаар хэрэглэж болдог. Тэгэхдээ энэ дарма гэдэг санскрит үгийн анхдагч утга нь бол шин чанар гэж орчуулдаг. Мөн чанар. За би ингэж жишээ авъя л да. Зүгээр галын шин чанарууд жишээ нь юу? Халуун. Тэгээ халуун ч юм уу тийм ээ. Дулаан. Илт чалруулах ч юм уу тийм. Энэ бол тэр галын дарма буюу шин чанар нэг байхгүй. Тэгээ энэ өнцгөөс нь би одоо ингэж ярих гэж бодлоо л да. Тэгээд Ведийн соёлд нэг юм үндсэн ойлголтууд байдаг. Варна, ашрама, дарма гэдэг. За энэ санскрит үг шүү дээ. Варна, ашрама, дарма гэсэн юм. Гурван санскрит үг байна. За би нэг довчхон ингээд тайлбарлаад тэгээд ингээд одоо орчин үеийнхаа тийм ээ тэр бодит амьдрал дээр яаж уялдах нь гэдэг талаар ингээд та бүхэнтэй ярилцъя гэж бодож байна. Варна гэдэг бол шин чанар, мөн чанар гэсэн утгатай. Варна. Тэгээд бидний амьдарч байгаа энэ орчлон ертөнцид үндсэндээ энэ гурван шин чанарын гурван мөн чанартай тийм одоо зүгээр инженеэр гэх юм бол тийм энерги нөлөөлдөг гэж ойлгож болох юм. Материалын ертөнцид. Тий, одоо бидний амьдарч байгаа энэ материалыг энэ ертөнцийн ийм гурван шин чанар ингээд гурван шин чанарын холимогоор бүтээгдсэн. Одоо ингээд
А ерөнхийд нь материал мөн чанар гэж нэрлэдэг. А дотроо тэр 3 ингээд хуваагддаг. За ингээд довчгоо ярьчих тийм ээ. Цэвэр ариуны шин чанар. За мөн чанар буюу даарма гэсэн үг тийм ээ. Эхнийх нь. А дараагийнх нь хүсэл тчээлийн шин чанар. А гурав дахь нь харанхуй мөнхийн шин чанар гэсэн. Энэ 3 шин чанараас бидний амьдарж байгаа энэ материал ертөнцийн бүх зүйлс энэ 3 зүйлээс бүрэлдэхүүн тогтдгоо гэж ингэж Ведэн судар номуудаар тайлбардаг. За тэгээд энэ 3 шин чанараас уялдаа тэр варна гэдэг ойлголт гарч ирдэг. Энэ 3 шин чанар ингээд холдсон хэмжээнээсээ хамаарат энэ одоо 4 төрлийн варна гэж үүсэн бий болдог. Энэ бол цаанаасаа даянда байгалаасаа бий болдог юм шин чанар. За тэр нь юу гэдэг юм бэ? За тэгэхээр ингээд энэ варна буюу энэ шин чанарууд тэгээ хүний ухамсарт ингээд шин чанараа нөлөөлөө олж идэг. За жишээ нь тэр цэвэр ариуны шин чанар ингээд шин чанартай усууд бол жишээ нь одоо санскрит нэр нь болохоор брахман гэж нэрлэдэг. Брахманы. Эдгээр яадаг гэхээр энэ тэр цэвэр ариуны шин чанараас болоод тэд мэдлэг тэр оюунлаг төлөөлөл болж ингэж нийгмийн шин чанар ингээд нөлөөлж идэх тэр хүмүүс. За жишээ нь одоо жишээ нь философчд байна тийм ээ. Философчд, яруу найрагч тийм ээ. Тэгэл өөрөө үүдийн тийм ээ. Лам ховргууд. Тий, одоо лам ховргууд бол ингээд энэ нийгмийн оюун санааг удирддаг усуд нь байгалаасаа тийм цэвэр ариуны шин чанарын нөлөөлөлөөр бий болдог. За энэ ихнийх нь шин. За хоёр дахь варна нь болохоор санскритээр болохоор гашатри гэж байна. Энэ нь болохоор удирдан чиглүүлэгч, зарлагч тийм шин чанартай усуд. За энэ болохоор яадаг гэхээр тэр хүсэл тачаалын тэр шин чанараас бий болж төрдөг. Тэр байгалийн тэр хүсэл тачаалын шин чанар шүү дээ. Тэр бол бидний ухамсарт нөлөөлөд ирэхээр энэ гашатрийн юм шин чанарууд ингээ бий болдог баг. Тэгээ энэ нь болохоор жишээ нь ингээд энэ ус төрчид тэгээд энэ удирдагч нар бүх төрлийн удирдагч нар одоо тэгээд цэрэг цагдаа гэж юм уу тийм ээ. Манай хүчний байгуул. Эн чинь яадаг гэхээр энэ альва энэ нийгмийг удирдан зохион байгуулж тодорхой хэмжээгээр хүч хэрэгжилж одоо тийм ээ. Ингээд чиглүүлж ингэж удирддаг ийм шин чанартай улсуудын төлөөлөл байдаг бахана ухамсарын төлөөлөл байдаг. За дараагийн ухамсарын варна буюу ухамсарын төлөөлөлд нь болохоор ваша гэж нэрлэдэг. За эдний төлөөллийн улсууд яадаг гэхээр энэ болохоор тэр байгалийн тэр 3 шин чанар болохоор өсөл тачил бол харанхуй мөнх шин чанарын хоёрын холимог үүждэг. За тэгээ ийм хүмүүсүүд нь ямар шин чанарын нийгэм илэрхийлдэг гэхээр тэд нэр одоо ингээд үндсэндээ нийгмийг одоо ингээд материалын байдлаар тэтгэдэг бизнесмен. За мөнгө эргэлдүүлдэг хүмүүс юм байна тий. Одоо ингээд бизнес гэдэг нийгмийн үндсэндээ материалаар хөдөлгөөнд оруулдаг. Тэгээ вашаагуудын жишээ нь юу вэ л да үндсэн тийм дөрвөн юу байдаг. Салбар гэж байдаг. За жишээ нь тэд нар эхлээд юу удирддаг гэхээр хөдөө аж ахуй болон газар тариалан удирддаг. Тий. За дараагийнх нь чиглэл нь яа гэхээр банк санхүү. Мөнгийг бүгдийг зохицуулдаг байгаа шүү дээ. Тэгээ мөнгөтэй холбоотой бас тэгээд байгалаас гаралтай тэр нөгөө газар тариалан болон мал аж ахуй эднийг бүгдийг ингээд хариуцдаг байна. За дараагийнх нь болохоор юм тээврийг зөөвөрлөх. Тэрний бүх төрлийн тээврүүдийг хариуцдаг эднэ. Одоо тэр бараа мараага наанаас нь нааш нь цааш нь ингээд зөөдөг байгаа шүү дээ тийм үү. За дөрөвдөг нь болохоор за би дөрөвдгийн санахгүй байна. Тэр ийм дөрвөн гол ийм өөрөг функцийг ингээд гүйцэтгэдэг нийгэмд. Тэр бизнесний одоо тэр шин чанартай ус. За тэгээ дөрөвдөх варнагийн шин чанартай усууд нь яа гэхээр санскритээр шуудра гэж нэрлэдэг. Эдгээр нь яа гэхээр байглаасаа нөгөө 3 ангидаа туслангаа өөрсдийн сонирхож байгаа зүйлүүдийг ингээд өөрсдийнхөө хүчээр бие махбодоор гараараа тийм ээ хийх тийм сонирхолтой осод бичдэг. За жишээ нь яадаг тийм ээ. Одоо ингээд бүх төрлийн одоо ингээд хийж байгаа нэг үйлдвэр үйлчлэгээ нэг тийм байгаа осод тий ажил. Жишээ нь одоо яадаг ингээд мужаан гагнуурч гэдэг юм уу тийм ээ. Тэгээ тэр нь барилгач чинь тэгэл ямар ч гэсэн
Энэ бидний нүдэнд харж арч байж байгаа энэ материалын зүйлсийг ингээд биеийн хүчээр хийдэг. тий биеийн хүчээр ингээд бас уурханаараа хийдэг ингээд. За ийм дөрвөн байгалаас айсан шин чанар ингээд хүм төлөвтөнд байдаг байхнаа. Энэ дөрөв чинь ингээд хоорондоо бас уялдаатай байдаг байна. За энийг болохоор варна гэж нэрлэж байгаа. За дараагийн нь болохоор ашрама. Ашрама гэдэг нь болохоор амьдралын хэм маяг гэж орчуулж байгаа. За монгол орчуулгын хэм маяг, хэвшил. За тэгээ энэний шин бас дүр байдаг. За Брахмачари, Грхастха, Манапрастха тэгээд Саняси гэсэн ийм дөрвөн амьдралын хэм маяг байдаг. За энийг би товчхон тайлбарлая. Брахмачари гэдэг бол суралцсан буюу ингээд сурагчийн амьдралын хэм маяг. Энэ болохоор 5 наснаас 25 нас хүртэл үргэлжилдэг. Тэр үед бол хүн амьдралд ирэхдээ бүх юмыг ингээд суралцдаг. Тийм амьдралын хэм маяг байгаа шүү, тийм үү? Сургууль сурахаас их сургууль төгсдөл юм биш үү? За тийм, манайхны одоо оюутан гэсэнтэй дүү. Тийм. За хоёрдугаар гэрхаста гэж байгаа. Энэ болохоор гэр бүлийн амьдралын хэм маяг. За энэ болохоор 25-аас ойролцоогоор 55 нас хүртэл ингээд үргэлжилдэг. Сургуулаа төгсөж гэр бүлтэй болно. Тэгээ гэр бүлтэй болоо. Тэгээ гэр бүлтэй хүн чинь тэгээл хүүхдтэй болно. Ажил төрөл хийгээд нийгэмд маш идэвхтэй үйл хөдлөл хийдэг тийм амьдралын хэм маягаар амьдардаг. За тэгээ 55-аас цаашаага ойролцоогоор хийдэг тийм ээ. 25-ыг нэмэхэд хийдэг. 50 хүртэл ингээд 75 ч хүртэл юм уу. Энэ үед болохоор маш тийм нийгмийн идэвхтэй амьдралаас хөндөрдөг үе. За одоо манайх нар бол ингээд тэтвэртэй гарна гэж ярьдаг шүү дээ. А яг тэрнтэй адилхан энэ үед яг тэгэхээр манай прастга гэдэг бол гэр бүлийн идэвхтэй нийгмийн идэвхтэй амьдралаас хөндөрөөд дараагийнхаа тийм чухал зорилгын төлөө ингээд шилжилтийн тийм амьдралын хэм маяг юм. Тэр яадаг идэвхтэй аялаасаа буугаад ингээд дараагийн одоо юу гэдгийг тийм ээ амьдралын чухал дараагийн төрөл гэж гэдэг юм уу тийм ээ нэгсэндээ хаалтан дотор хийх юм бол одоо тэр үхэлтэй бэлтгэх өмнө тийм үе шат. Энэ яагаад байдгийг дараа би тайлбарлана. За дараад нь саняси гэж байгаа. Энэ саняси гэдэг нь болохоор ертөнцөөс агаархан амьдралын хэвшил. За энэ үед яадаг хэрэг хүн ингээд бүх одоо ингээд амьдралынхаа туршид хийсэн тэр нийгэмд идэвхтэй байсан үеэс ингээд тэр манапрастгаас шилжээд ингээд маш тийм гүн гүнзгий дараа төрлийн талаар ингээд санаа тавьж эхэлдэг. Дараа төрөл болно гэгэрэл амьдралын утга учир мөн чанар нэг өсөндөө бүр ингээ энгийнээр хэлэх юм бол үхэлдээ бэлдэж эхэлдэг тийм цаг үе. Тэгээ ийм маягаар ингээд энэ амьдралын бүхэл процессыг ингээ төгс төгөлдөр байдлаар ингээд цаанаас дагагдсан юм шив шинжийн дагуу зохицуулагдсан байдаг юм байгалийн хуулийн дагуу. За тэгээд сүүлийнх нь үглээ варна ашрама одоо дарма өөрт оногдсон үйл ажиллагаа гэж. За жишээ нь саяны дөрвөн амьдралын хэвшил чи өөр гэсэн үүрэгтэй байж. За эхний тэр Брахмачари буюу сурагчдын тэр оюутнуудын үед болохоор хамгийн чухал дарма нь юу байх вэ? Тэдний үүрэг нь сурах. Амьдралд хэрэгтэй тийм маш олон мэдлгүүдийг, чин чанаруудыг нэгсэндээ бүр тэрнээс илүү чухал зүйл буюу хүн болох тэр суур хүмүүжлийг, хүн болох тэр зүйлүүдийг ингээд суралцж идэг. За дараад нь гэрхастга энэ үед тэгэхээр хамгийн чухал үүрэг нь гэр бүлийн тэжээндэх болон нийгмийн тэжээндэх тэр үйл ажиллагаанд идэвхтэй оролцож идэг. Маш одоо яадаг ингээд эдийн засгийн нэг хэсэг болох нь шүү дээ. Тий, эдийн засгийн тэр чинь эдийн засгийн үндсэндээ гэрхастганууд авч явдаг. Нийгмийн эдийн засгийг. Тэр үед яах нь гэр бүлтэй болцсон байх нь ажил хийн цагаан аавна. Тий, ажил хийн тэгэл компани босгоцсон компанийхаа тэр олон хүмүүсийг бас давхар ингээл одоо тэжээнд итгэх тэр нийгэмд бас нийгмийн төлөө хариуцлага хүлээж ин тийм ээ. Гол үүрэг нь бол ерөөсөө яадаг байх нь тэр олон хүмүүсийг тэжээнд итгэх тэр гол үүргийг хүлээдэг байх нь тэр гэрхаст гашрааны хүмүүс. Тэр ажил дээрэж тэр нийгэмдээч тэр тийм ээ. Тийм уу уусаа тэжээнд итгэдэг. За манай прастагийн хамгийн гол үүрэг нь болохоор яадаг хэрэг тэр итгэвтэй үеэсээ буурж ирээд би хин юм бэ? Амьдралын мөн чанар юу юм бэ гэсэн тэр зүйлдээ илүү төлөрөх. Нэгсэндээ дараагийн илүү их оюунлаг зүйл рүүгээ ингээ анхаарал тавих. Тэр зүйл рүүгээ орж санаа тавьчих. Тэр анхаарал тавих. Тэр гол үүрэг нь ажиж гол даарма. Тийм ээ? За санясагийн гол үүрэг нь болохоор яадаг хэрэг илүү тэр дээд шин гүн гүнзгий мэдлэгийг аваад тэр мэдлэгийг бусдад түгээж
тэр гол өрөө нь байж дээ. Нэгсэндээ нийгмийг бүгдээрээ хамтдаа яаж аз жаргалтай болох уу гэдэг тэр мэдлэг мэдээллийг одоо чиглүүлж зааварж нэгсэндээ тэр хэсэг тэр аюунлаг тэр хэсэг нь болж байгаа. Тэр гол үүрэг нь тэр болж байгаа даарма. Тэгэхээр ингээд би ерөнхийд нь тайлбарлаа да. Энд чинь бүр ингээд нарийн ингээд задраад явж болдог л доо. За би одоо таны ярьсныг сайхан энгийн шүлээгээ. Та яг гоё номынх онлайн төвшөнд ярьлаа тий. За хүний амьдрал хүн болгонд төрөхтэй өөрийн гэсэн мөн чанартай төрдөг юм байна. Тэгээ хүний төрж байгаа мөн чанарыг хамгийн эхлээд 4 ангилдаг юм байна. Тий. Тэрийг болохоор варна гэж байгаа юм байна. Тий, яг үнэ. Нэгдүгээр хэсгийн хүмүүс нь оюуны ажил хийдэг хүмүүс юм байна гэж ойлгоо тэр барах маа. Байгалаасаа л тийм шин чанартай тий. Зарим хүмүүс нэг төрөлхөөсөө л нэг хар ажилт муу тэгсэн мөртлөө нэг ном уншихад тий нэг яруу найрагч ч юм уу ингээд нэг яруу найрагч чинь цаанаасаа л нэг яруу найрагч хүмүүс төрчихсөн байдаг шүү дээ. Одоо ингээд манай Монголын алдартай найрагчдыг харахад тийм ээ. Ер нь эрдэмтэд ч гэсэн орно юм. Эрдэмтэд орлого бай. Ер нь энэ оюуны ажлынхан бол энэ ихнийх нь. За хоёр дахь нь болохоор кшатри гэж байгаа нь ерөөсөө удирдагчид цэрэг арми тийм одоо зарим хүүхдүүд төрөхтэй л ер нь нэг тийм удирдах шин чанартай хэмээ тоглох дуртай тэгээд бусдыг удирдан манлайлах чадвартай тийм байдаг те. За энэ төрлийн хүмүүс бол энэ хоёр дахь ангилд орж байгаа юм байна. За гурав дахь нь болохоор вайшя гэсэн те. Вайшя нь болохоор бүх энэ эдийн засаг дэлхийн эдийн засгийг эргэлтэнд оруулдаг тэр хүмүүс юм байна. Мөнгө олдог, тэжээнд итгэдэг, тэр юмуд нь аваачж өгдөг одоо тийм ээ бүх юмыг зохицуулдаг одоо ингээд байглаас үр шимийг аваад тэрийг ингээд тий бас түгээд хийдэг лээ. Одоо бүх тэр тариачин малчингаас эхлээл худалдаачид 8-ачд гэж бүгд ордог юм байна. За дөрөвт нь болохоор одоо саяны 3 ангидаа туслагдаг тийм ээ туслахдаг гол хүч болж өгдөг тийм ээ гар хөл биеийнх нь хүч болж өгдөг тийм ээ үлдсэн хүмүүс нь тий нэг ийм шин чанартай. За ингээд хүнийг ер нь бүх хүнийг энэ дөрөв ангилд хуваачхад л ер нь тий энэ яагаад ингэж хуваалдаг зүгээр байглаас өгсөн шин чанараар л тэгж хуваагддаг шүү. Тэрнээс бол одоо ингээд чибтэр ч юм уу хин нэг ингээ хуваачж байгаа зүйл биш. Байгалийн шин чанараас л эдгээр цаанаасаа ийм шин чанартай төрдөг гэдэг. Тэр утгаар нь ойлгоорой тий. Дэлхийд дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн энэ дөрвөн шин чанарын аль нэгийг ер нь бол тий шингээц хөгжүүлсэн байж байгаа юм байна. Тий. Зөв. Ер нь яадаг штэ хүн ингээ хөөхд төрөхтэй л ер нь өөрийн шин чанар мэддэгдээд ирдэг штэ тий. Ямар хүн болох нь ер нь ингээ тодорхой байж. Тий. Бүр багасаа л хөөгч чинь за энэ номын хүн болох юм байна гэдэг нь аав ээж нэг мэдэрч идэг. За энэ нэг эрдэнэт ч болох юм байна. За нэг инкимээр байна. За манай энэ чинь ер нь хэд ингээ гарын урд үтэй сайн юм байна. За манай энэ чинь ер нь бол их нарийн мөнгө төгрөг цааш нь цаа хадгалдаг, нааш нь цааш нь нэдэг. Ер нь л их сайн бизнесээ болох юм ингээ. 8-ны ухаар төлөвлөхөөс нэг байж идэг тийм ээ. Тэр шин чанарыг хилээд байгаа шүү. Тий. Тэгэхээр энэ тэрийг варна гэж нэрлээд байгаа. Тий шин чанар гэж. Тэгэнгүүт хүний ингээ шин чанар яадаг штэ. Ингээ цаанаас яатсан байдаг юм байна штэ. Ер нь бол төлөвлөхөөс байдаг. Тий заяалсан юм байна штэ тий. Тий яг зөв. Тэгэнгүүт хүн өөрийнхөө энэ шин чанарыг ойлгож харахгүйгээр заримдаа ингээд нөгөө нэг том болоод мэрэгчлээ сонгохдоо эцэг их нь өөрийнхөө хүүхдийн шин чанарыг мэдхгүй шууд нөгөө нэг өндөр цалинтай одоо энэ эрэлттэй байгаа мэрэгчлийг ч юм уу сонгоход чи одоо яа тийм бэ дуудуулах зурагтай авьяастай хүүхд тэрнгээрээ ер нь ингээд маш авьяастай байлаа гэхэд шууд тэр хүүхдийг чи юу бол эдийн засагч бол тий гээд ингээд шахдаг ч юм уу тий чи л одоо ингээд сайхан хуульч болж гэдэг юм уу манай хуульч бүгд хуульч байсан гэж юм уу тийм ээ тэгэнгүүт нөгөө хүн чинь нөгөө төр яах вэ нэг дуртай дургуй сурна гэхдээ өөрийнхөө шин чанар биш. Яг үнэ зөв. Чи маш зөв асуулаа. За тэгээд асуулт нь юу вэ? Та энийг цаашаа дэлгэрүүлээд ярьдаг. Энэ маш чухал зүйлс хөндөж байна. За ингээд ведэд нэг ийм ойлголт байдаг. Сая би варна гэж ярьсан тийм шин чанар гэж. Тэгээ хүн төрөхтөө өөрийнхөө урдын олон төрлөөр хөгжүүлсэн тийм шин чанартай байж байгаа. А тэрнийх нь эсрэг юм хийхээр тэр хүн амжилтанд хүрдэг. Би энэтэй ярихын тулд хүүхдийн хүмүүжлийн талаар нэг ингээд ярих уу? Ер нь тэгхүү. Тэгээд энэ цааны тэр дөрвөн шин чанарт харгалцсан байдлаар ингээд хүмүүсийг багт нь таньж мэдэх тийм ведийн арга байдаг. За. Би яг энэ бүх энэ мэдээлэл ведийн их сурвалжаас авч байгаа шүү тийм. Тэгэхээр энэ ягаад чухал байд юм бэхээр тухайн хүн өөрийнхөө мөн чанарын эсрэг юм хийхээр тэр хүүхэд эсвэл яад гэхээр нэг бол хүчин давтаж хийхээр бие нь өвддөг. За. Нөгөө дургуй мэрэгчлээ сонгочхоор тийм шүү дээ. Одоо ингээл дургуй минь хүчээр хийх юм бол тэр хүүхд одоо өвчин тусдаг байх. Яг л тэр чинь ингээд шин чанарын мөн чанарын
эсрэг юмыг хүчээр ингээд тулгачиж байгаа байхгүй. Галыг ус ол гэж шаардаад. Тий одоо ингээд гал дээр шууд ус асаж байгаа даа л гал дээр ус асахгүй яах вэ? Унтрна. Уул нь гал дээр яах хэвээр бид нэр тос нэмж өгөх хэвээр байхгүй. Аав ээжийн үүрэг яад гэхээр хамгийн чухал үүрэг нь миний энэ хүүхэд ямар шин чанартай юм бэ? Ямар ваарнатай юм бэ гэдгийг мэдэх нь хамгийн чухал байж байна. Энэ мэдлэг хэрэгтэй. За. Тий. Тэгэхээр энэ мэдлийн талаар би та бүхэнтэй ярилцъя гэж ингээ ярилцж байгаа юм л да. За тэгээд тэр ваарнагийн таньж мэдхийн тулд аав ээжийн хамгийн чухал үүрэг хариуцлага нь байж дээ. За тэрийг мэдчихээр яадаг юм бэ? Мэргэжил сонголтонд нь. Мэргэжил сонголтонд нь бид нэр тэрийг туслах болох хэрэгтэй. Тусланаа. Тэрний өмнө нэг юм чухал ойлголт бид нар ойлгож явах хэрэгтэй. Тэр ямар ойлголт байдгийг гэхээр энэ хүүхэд бол бие махбод биш шүү. Надаас хамааралгүйгээр урдны олон төрлөөрөө ингэж дамжиж ирсэн. Одоо л ингээ тийм ээ хувь тавилангаараа надад ирсэн хүүхд юм шүү гэсэн тийм бодголын тухай зөв ойлголттой болох хэрэгтэй. Юу гэнэ энэ бол миний хүүхэд ч гэсэн тусдаа сүнс энэ хүн өөрийнхөө замналаар өчнөө олон амьдралаараа амьдарч ирсэн. Олон төрөл дамжиж ирээ. Зөвхөн энэ удаад л миний хүүхэд болоод төрсөн. Надад ойролцоо хувь тавилантай болохоор одоо миний хүүхэд болж ирсэн гэсэн энэ ойлголтын дээр тулгуурлах хэрэгтэй. Энэ ойлголтыг юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр энэ ойлголтыг аавна гэдэг бол энэ бол энийг бол бурханлаг буюу оюун санааны ойлголт гэж нэрлэдэг. Бүр сүнслэг ойлголт гэж нэрлэдэг. Энэ юу адын гэхээр хүн бол хоёр зүйлээс бүрддэг гэж. Тэгээ би энийг тайлбарлахын тулд хүний бүтцийн талаар нэг тайлбарлах хэрэгтэй болчиход байна л да. Хүн бол хоёр зүйлээс бүрддэг. Би одоо дэлгэрэнгүй тайлбарлахгүй зүгээр оюун санаа бие махбод гэсэн хоёр зүйлээс бүрддэг. Төрөөд өсөөд нас бие гүйцээд үр өвдөөд хөгшрөөд ингээ хөхтөг. Бие махбод. Тэг бие махбод. Одоо бидний бие махбод шүү дээ. Бидний нэг мэддэг тийм үү. Оюун санаа маань яа гэхээр энэ бие махбод ингээд хөгшрөөд өвдөөд ингээд өхөөд алга болохоор оюун санаа маань алга болтгоо. Оюун санаа маань мөнхийн шинж чанартай. Цаашаа үргэлжлэдэг. Дараагийн төрөл рүү явдаг гэсэн. Сүнс юм уу? Тий, одоо сүнс. Тэр ухамсар гэдэг зүйл чинь. Энэтэй толгуулж ирдэг. Энэ ухамсар гэдэг зүйл чинь цаашаа дамжиж дараа төрлөөр ингэ дамжиж явдаг юм аа. Ийм ойлголтон дээр толгуурж бид нар аливаа зүйлийг харах нь бол энэ хамгийн дээд оюунлаг шин чанар байдаг. Энэ дээр толгуурлаж харахаар бид нар хамгийн зөв зүйлээр хамгийн бодтойгоор ингэ харж чаддаг. За тэгсэн чинь энэ оюун санаа маань байгалаас ингээд саяны дөрвөн шин чанарыг ингээд хамаараад ингээд төрдөг байх нэ тийм ээ айлд ирдэг байх нэ. Та нэг яасан штэ. Яагаад ингэж хүн өөрийнхөө хувь тавилт өөрийнхөө шин чанарыг агуулад өөр ялгаатай төрдөг юм бэ гэдгийг таны сая ярианаас гайхта нөгөө олон дамжиж төрөхдөө хөгжүүлсэн тийм. Алийг ингээд сонирхоод хөгжүүлсэн тэрнийг өргөжлүүлээд яг үнэн тийм. Дамжуулаад хадгалаад тэгээд яваад идэв юм байна штэ тий. Тэгэлгүй яах вэ? Би урд наснда хөгжимчин байсан байлаа гэхэд дараа наснда нөгөө хөгжим дуртай маань хിവэрэл байгаад байна гэсэн үг юм биш үү? Тэгэлгүй. Тэрний чинь жишээнүүд бол одоо зөндөөл байна шүү дээ. Одоо жишээ нь зарим хүүхдүүд багасаа л хөгжим сонирхдаг авьяас. Тийм. Зарим хүүхд төрөлхийн амар сонсголтой. Зүгээр сонсоод ингээд хөгжим тоглолцдог. Зарим бүр хэд 10 20 жил хичээлээд бүр сонирхчихгүй тэр талаар. Бүр тэр хүүхдүүдийг ингээд хүчээр одоо шинэ хөгжим заах гэдэг байх юм бол шин чанарын эсрэг яваад байгаа байхгүй. Тэрийг л хэлээд байгаа. Тэгэхээр бид нэр тэр хүүхд урдын төрөлдөө ямар шин чанар хөгжүүлсэн гэдгийг бид нэр ажиглах нь энэ аав ээжийн хувьд хамгийн оюунлаг зүйл болж байгаа. Тэн дээр л энэ ведийн соёлын сургалтын суурь нь явагддаг. Үндсэндээ тэр оюун санаан дээр тулгуурж юу яадаг вэ хань? Амьдралыг нь яах нь зөв зам мөрдөн чиглүүлж сургаж өсгөж хүмүүжүүлэхэд нь одоо нэгсэндээ суур хүмүүжлийн процесс нь тэн дээр суурилдаг байх. За ойлгож байгаас тийм ээ. Тэгээ энэ талаар бол би ингээ зөндөөл юм ярмаар байна л да. Одоо болохгүй бол дараа нэг орохоор бол бүр зөвхөн тэр хүүхдийн хүмүүжлж буюу энэ чин чанараар ингээ тусгаалаа аваад тийм ээ. Тэгээ ээж өөрөө ингээ веди мэдгч бүрэн дүүрэн зогц мэдлэг болохоор нэг зүйлийг ярихад заашгүй нэг шинэ ойлголт гарч ирээд нөгөөт нь өргөжлөж яваад байна л да тийм ээ. Тэгэхээр би таны асуусан асуултанд ингээ хариулаад явсан дээр. Тэгэхгүй бол гинжин гэлгээ шин чи ингээ өргөжлөөл ингээ дараагийнхаа бүр ингээ ойлдоод ингээ яваад байна л да тийм. За тэгээд хүүхэд хүн болвол бие махбод сүнс оюун санаа хоёроос бүрднэ. Тэгээд оюун санаагаа хүн олон амьдралынхаа турш тэгээд яваад байна. Тий, хөгжүүлээд яваад байна тий. Мартахгүй. Тий. Тэгээд тэрнийг аваад төрчлөө. За төрлөө. Тэгэхээр аав ээжийн
би түрүү хэлсэн 1 номерын үүрэг хүүхдээ ингээд маш сайн ажигладаг байх хэрэгтэй. Тэгэд ингэхийн тулд бид нар ийм ойлголт байх хэрэгтэй. Энэ хүүхдийг бид нэр бие даасан бодгол тусдаа бие даасан оюун шүү, оюун санаа шүү гэдгийг хүлээн хэрэгтэй. Ингээд ихээр бид нар яадаг ихээр тэр хүүхдийнхаа өсөл сонирхлыг анзаарч эхэлдэг. За ихэнх нөгөө эсрэг тохиолдолд яадаг ихээр бид нар өөрсдөө хүслийг нөгөө хүүхдэд тулгадаг. Чи миний хүүхд юм чинь би мэдэж гин гэж. Тий, чи миний хүүхд юм чи миний хүснэг л хийх хэрэгтэй. Тэгээ аав нь хүсэл нь яадаг гэсэн чинь магадгүй одоо би өөртөө жишээ авъя л да. Би одоо ингээд мундаг эрдэнтэн болох гэж байгаа чадаагүй. Тэгээ миний мөрөөдөл. Тийм болохоор нөгөө хүүхд чи миний мөрөөдлийг бүлэглэх зэвсэг болчих эхэлдэг. Тэгсэн чинь тэр хүүхд нь нөгөө турныхаа ваарнагаа хоёр мөн чанараараа эрдэнтэн болох мөн чанаргүй байсан. Жишээ нь одоо удирдагч болох мөн чанартай байл шиг байна. Тэгээ тэр хүүхд чинь тэгэл эрдэнтэн болохгүй бол би тийм ээ багаас нь ингээд тийм ээ эрдмийн чиглэлийн ингээд сургууль одоо ингээд яадаг тэр чиглэл рүү яваад байгаа юм бол тэр хүүхд юу ч сурахгүй. Би өөрийгөө батраад байлээ. Тэр хүүхд яадаг гэж түрүү би хэлсэн. Мөн чанарын эсрэг явхаар тэр хүүхд яадаг гэхээр хүчин татаж явхаар яадаг гэхээр тэр хүүхд нэгдүгээр өвддөг. А хоёрдугаар хүчин татаад явхаар яадаг гэхээр тэр зүйлийг сонирхгүй тэр зүйлээс цухтааж эхэлдэг. Та нар одоо ингээд сургуулиас цухтаагаад ингээд дурдгүй юм хийсэн хүүхдүүдийн жишээл ингээд дуртай юм хийгээл ингээд сургуулаа хайцсан хүмүүс зөндөө жишээ байдаг шүү дээ. Тэгээд амжилтанд хүрсэн. Амжилтанд хүрсэн. Азхийн зарим нь яг дуртай зөв юм олдсон болго тэргээрээ хүн ингээд амжилтанд хүрдэг тийм тохиолдол зөндөө. Тийм ээ? Зарим бүр байгалаасаа тийм төрөлтгийн тийм бизнес авьяас. Тэр хүүхдэд яах ёстой юм? Тэр хүүхдэд мөнгө ингэж эргэлдүүлнэ гэж заах шаардлага байхгүй. Заах шаардлагагүй. Тэр хүүхдэд юу заах ёстой гэхээр тэртээ тэр хүүхд хувь тавилангаараа буюу урдын олон орнд төрлөөрөө тэр хөгжүүлсэн авьяасаараа мөнгө олно. Аав ээж нь зааж өгсөн ч өгөөгүй олно. А тэр хүүхдэд юу зааж өгөх ёстой? Тэр хүүхдэд тэр мөнгийг олоод бусдын сайн сайхны төлөө зориулах ёстой шүү гэдгийг нийгмийн сайн сайхан төлөвний зүйлийн төлөө зориулах ёстой шүү гэдгийг зааж өгөх ёстой. Яагаад? Яагаад гэвэл тэр хүүхд хувь тавилангаараа тэр өөрийнхөө авьяасаараа ингээд асар хэмжээний мөнгө олдог. Тэгээ тэр нийгмийн сайн сайхны төлөө зориулахгүй байх юм бол тэр аж аргалтай байж чаддаг. Тэрний аж аргал юунд өршт юм ихээр тэр хувь тавилангаараа буюу авьяасаараа мөнгө олчлоо. А тэр мөнгөө нийгмийнхаа бусдын сайн сайхны төлөө тэр мөнгөө зориулаад бусад тэр зүйлийг аж тусыг нөгөөд ирэхээр тэр хүн жинхэнэ утга учиртай аж аргалтай амьдарч эхэлдэг байхгүй. За энэ жишээг бол одоо хүмүүс бол өөр дээрээ ч гэсэн мэдж байгаа амьдралаас бид нар ч гэсэн харж идэг. За эсрэг тохиолдлыг авъя. Манай хүүхд бизнесээр сонирхолтой байлаа. Гэхдээ бизнес сонирхдаггүй байлаа. Эрдэнтэн буюу тэр бахманы шин чанартай байлаа. Тэгсэн чинь тэр хүүхдийг би одоо удирдахч болоход чи уус төрч. Чи удирдахч байх хэвээр. Аав нь удирдахч. Тийм үү? Аав нь ийм олон төрийн бус байгууллага бол нийгмийн ийм юмуудыг удирдаад одоо тэдэн жилийн авчиж гал баахан одон медалтай ингээд баахан удирдах ажил хийгээл тийм ээ. Тэд чинь ингээд цаанаас ингээд хувь тавилангаараа яваад ирчих. Тийм болохоор чи аав шиг болох хэрэгтэй. За тэр хүүхдийг хүчээ шахлаа. Юу болох вэ? Тэр хүүхдийн мөн чанар юу байлаа? Эрдэмтэн. Тэр хүүхдийг хүчлээг багт багаасаа тийм юмны мөн чанарыг ойлгох тийм хүчтэй байж идэг. Багаасаа л хин шахаагүй байхад хичээлээ сайн хийдэг, номоо уншдаг, юмны учрыг аягүй сайн ойлгодог. Тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Чи над номоо болооч хоолоо идээч гэдэг нэг хүүхдээ харж ирсэн даа. Байдаг гэсэн. Гүд байдаг шүү дээ зөндөө тийм ээ. Чи надад түр тавьж байгаа, номоо дээр хот тавьж байгаа. Одоо чи хоолоо идэтгээ. Тэгээ зарим аав ээжүүд чи ном уншаад байгаа гэхтэл ном хараад бүр ингээд бүр мангас арсан юм шиг ингэж айж бүр хүнд байдалд ордог хүүхдүүд. Тийм яаж юм гэхээр тэр урд урдын төрөл хөгжүүлсэн тэр шин чанарыг бид нар харгалзах нь заашгүй чухал. Тэр хүндэж хэрэгтэй байдаг, тэр гэр бүлдэж хэрэгтэй байдаг, нийгэмч хэрэгтэй байдаг. Эсрэг тохиолдолд яа гэхээр тэр хүүхд бодголын хувьд нь бид тэр хүүхдийг охироодаг бид нэр. Яаж охироодаг гэж түрүү хэлсэн. Тэр хүүхдийг хүчээр хэлгээд байгаа тэр хүүхд нь хүсээгүй мөн чанарынхаа юм эсрэглэхээр тэр хүүхд нь өвчин тусч эхэлдэг. Хүчээр хэлж штэ чи одоо хийх ёстой. Чиний хичээлийг номыг заашгүй хийх ёстой гэж хүчээ суулгаад. Тэгээд тэр чинь хүчин давд чинь ингэж хийж яагаад за би та нарт бүр хэлээ та нар 13 нас хүрээл та нарын үгэнд орох юм байна. 13 нас хүрэхээр яад гэхээр ведийн соёлд энийг юу гэж ведийн мэдл юу гэж 13 нас хүрэхээр бидний тэр прана гэдэг тийм энерги байдаг гэж бид нар урд ярьжсэн тийм ээ. Тэр энерги маань маш их болчдөг.
Байгалаас тэгж зохицуулсан байж. Тэр энерги нь их болоод ирэхээр бид нар хэлж ш тэр шилжилтний нас ирээд байна. Аав ээжийнхээ үгийг сонсгоо байж эхэлдэг. Өөрөө үгснээр хийчихдэг. Тэр үед нь гүчлээд ирэх юм бол тэр үед хүүхд яадгүй. Бүр ингээ гүчлээд ирэх юм бол зарим тохиолдолд бүр гэрээсээ ч байдал үүсдэг. Эсвэл өвчин тусдаг, эсвэл гүчээр ингээ дарамтаад байх юм бол тэр хүүхд яадгүй ямар нэг өвчин тусдаг. Эсвэл яадаг гэхээр ямар ч тийм аз жаргал итгэхгүй тийм унтаа байдал ордог. Одоо тийч гүчээр дургуун минь ингээд тулгаад шүү дээ ингээд. Тэгэхээр хүүхд тийм маш тийм дорой байдалд ингээ орж ирдэг. Тэгэхээр ерөөсөө л дуртай юм л олох хэрэгтэй юм байна тийм. Тэгэхээр тэр дуртай юм биш тэр Мөн чанар. мөн чанарын дагуу юм бид нар олох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр мөн чанарыг олоод хөгжүүлчих юм бол яад гэхээр нэгдүгээр тэр хүүхд өөрөө аз жаргалтай болдог. Яагаад гэвэл дуртай юм ээж. Тэгээ дуртай юм хийхээр яад гэхээр нийгэмд амжилттай болж эхэлдэг байхгүй. Амжилтанд хүрдэг, баталгаатай хүрдэг. Тэгээ тэр амжилтанд хүрээд ирэхээр яад гэхээр яг тэр шин чанараараа бусдад тусуулж эхэлдэг байхгүй нийгэмд. Бусдад аз жаргалыг өгч чаддаг. Тэгээд эн чинь яг энэ зүйлийг олоод ирэхээр тэр хүн нийгэмд амжилттай, аз жаргалтай гэр бүл бүтээгээд ингээд үндсэндээ тэр суур хүмүүжлийн тавихад тэр хүний мөн чанартай харгалзуужиж ингэж сургадаг. Тэр удаа энэ варнанд тохиолсон хүмүүжлийн тийм бүхэл бүтэн систем байдаг юм. Яаж хүмүүжүүлдэг вэ? Жишээ хэлчих үү? За. Жишээ биеийн одоо ингээд тэр биеийн тэр нэг хүчний ажил хийж байгаа нэг юм тэр шуудраа шин чанартай нэг хүмүүсэд тийм ээ ингээд ажлыг ингээд бүр нэг бүрчлэн ингээд ширхшлэн зааж өгдөг. За тэгсэн чинь бизнесийн шин чанартай хүмүүсийг яаж хүмүүжүүлдэг юм бэ гэхээр тэдний нэг шийдэх арга барал нөөр торгуулийн арга байна. Чи ингээд буруу юм хийгээд байх юм бол чиний олсон энэ эд байлгийн мөнгнөөс чинь би нэг хэсгийг авлаа шүүхээр тэр нөгөө тэрэндээ их татдаг болохоор тэр хүмүүжлийн баяр нь их нөлөөлдөг. Тийм болохоор бизнесийн буюу тэр ваашаа шин чанартай хүн дээр торгуулаар харьцаар тэд нар маш сайн ухаардаг. За тэгвэл гашаадрын шин чанартай хүнтэй яадаг юм. Тэд нар бол зодох гэж айлгсан ч тоодгүй, мөнгөөр торгосон ч тэдэд нөлөөлдөг. Тэд нар яадаг вэ? Яаж хүмүүжүүлдэг вэ? Тийм шин чанартай хүмүүс чинь тийм их тийм эргэлтгийг тэд нар юун дээр их гол анхаардаг вэ гэхээр нэр төрөндөө их анхаардаг. Чамаг одоо ингээд өвөнд орохгүй бол би тийм ээ танаа найзт нь ч юм уу тийм ээ танаа гэр бүл чи ингээд хэллээ шүү ч гэдэг юм уу тийм олон хүнд ингээд тараалаа шүү чиний энэ муу чинь талаар гэхээр тэрийг болдог нэр төрөө боддог байхгүй тэрэн дээр одоо тэр нөгөө юу гашаад усууд Батманы шин чанартай усууд яадгүй. Тэд нар зүгээр хэлэхэд л хангалттай байдаг. Тэд нар эн чинь юусэн болохгүй шүү. Энийг болоор эн чинь нөө тийм зохистой зүйл шүү бишиг бол хэлэхэд тэд нар тэр оюун санаа нөхцөл усууд шууд хүлээгээд авчихдаг. Нэрээ тийм биш шүү би болио гэв. Тэгэхээр тэднийг хүртэл ингээ шийдэх болон хүмүүжүүлэх арга хэлбэрүүд нь хүртэл тэрэнд нь тохирсон өөр байдаг. Ерөөс үндэс суурь нь энэ дөрвөн зүйлийг яг энэ хүн яг алинд нь хамаарах юм бэ гэдгийг л олчих юм бол цаашаа ер нь залж чиглүүлэхэд маш амархан. Маш амархан болдог. Энэнд мэдлэг хэрэгтэй. Тэгээ энэ мэдлэгийг л талаар бүхэл бүтэн тийм загц мэдлэг байна шүү гэж би ингээд ведийн соёл дээр ингээд ийм сан номнууд байна. Ведийн номнуудыг унших юм бол тий унших юм бол байна. Тэгээ би энэ талаас ингээд та нар бүхэн ингээд товчхоол ингээд ярьж байна тий. Тэгээ бас сайн бас ойлгомжгүй ярьсан байж магадгүй. Аав ээжийн ихний үр бол ажиглах хөвгтэй. Ажиглахаас гадна яаж ажилддаг юм бэ нэг хэлдэг юм тийм. За. Ажиглана гэдэг чинь зүгээр л ингээд хараад байна гэсэн үг ш. Бид нар чинь дунд амьдрал өрнөж байгаа шүү дээ тийм ээ тэр хүүхдүүд чинь дунд ингээд бид нар чинь ингээд тийм ээ өглөөнөөс хараад тэгэл хоол унд гिचээ сургууль соёл ингээд зөндөө олон процесс явж байгаа тийм ээ. А тэр үед болгонд нь миний хүүхд ямар шин чанарын дагуу явж байна гэдгийг ингээд харж мэдэрнэ гэсэн үг. Хүүхдээ ойлгоно гэсэн үг. Хүүхдийн дотоод сэтгэлдээ харьцна гэсэн үг. Тэрийг хэлээд байгаа юм би. Ажиглана гэдэг чинь би зөв арайж нэгсэнд хүүхдээ зүрх сэтгэлийг ойлгоно гэсэн үг бид нар. Нэг өөрийгөө олно гэж яриад байдаг чинь наадах чинь юм шүү тий. Тэгэхээр тийм болохоор бид нар хүүхдтэй маш тийм төвчээртэй, анхааралтай, хайр инрэл дүүрэн хандахыг бид нар өөрсдөө суралцах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээд дургүй. Тэгэхээр тийм болохоос бол бид нар чи ихэнхдээ нөгөө одоо мэдээж энэ нийгэмд стресс их байгаа, ажлын ингээл зөндөө олон байдлаас болоод бид нар тэр бол хүүхдүүдтэйгээ тэгж харьцаж чаддгүй юм.
Тийм ээ? Хүүхдтэйрэнгүүт нь цаашаа би ядраад байна ингээл тийм ээ? Тэг чин бид нар тэр хүүхдээ анхаарлаа сонсоод миний хүүхд юу сонирхож идэг юм бэ? Яаж идэг юм бэ? Юу хүсч мөрөөж идэг юм бэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Ойлгоно чинь тэрийг л мэдрэх би хэлээд байгаа шүү дээ. Жохоо дэлгэрүүлээд ярьчлаа. Тэгэхээр чи эн чинь бүхэл бүтэн том ведийн шинжлэх ухаан байж идэг. Үнэхээр гайхамшигтай шүү. Яаж юм биш 50000 жилийн өмнө бичигдсэн судар номууд дээр одооны бидний сэтгэл зүйтэй амьдралтай холбогдож байгаа энэ олон проблемуудыг ямар гүн гүнзгий тайлбарлсан бэ гэж би заримдаа энэ ном судалж уншиж байхдаа гайхдаг байхгүй. Ямар гайхамшигтай юм бэ? Яг таардаг уу? Бүр яг таардаг. Би бүр хэлэхгүй заримдаа. Тэгээд энийг бол энэ мэдхгүй усудаа хуваацсан үүднээс л би өнөөдөр энэ подкастнда дахиад орж байгаа юм шүү. Тэгээд бас магадгүй ингээд цаа ойлголоогүй ч гэсэн та бүхэн дараа илүү ингээд сонирхож байгаа бол илүү ирээд ном болон мэдлэг мэдээллийг манай энэ Ведийн соёлын төв буюу алт эрдний соёлын төрийн бас байгууллага дээр ирээд та бүхэн илүү их сонирхоод ирэхэд манай үд алга нээлттэй шүү. Дундуур нь бас нэг юм хэлж тий. Угаасаа подкаст дундуур нэг сурчлагаа заавал байдаг шүү. Тийм одоо сурчлагаа одоо өөрөө хийдэг бодлоо шүү. Би ч явж яхад ажиглаад хүүхдийнхээ шүүн чанарыг олж болно гэсэн шүү дээ. Тэрнээс гадна өөр байдлаар мэдчих авах боломж байдгүй. За тийм нэг аргууд байдаг. Би тэр аргыг нэг товч хэлээ тийм үү. Дөрвөн шин чанарыг ингээд дөрвөн байгалаа саясандыг дөрвөн ерөнхий шин чанар хуваагддаг гэж тийм ээ. Тэрийг мэддэг тийм арга байдаг. Маш энгийн арга. Би одоо та бүхэнд ингээд хэлж өгье тэр арга. За тэгээд яад юм хэрэг ингээд энэ дөрвөн шин чанар тохирсон тийм эд зүйлсийг ингээд 0-оос 5 насныхон за 5 биш 0-оос нэг тийм 3 насны 4 насныхын хооронд ухаан нь хэд хөгжөөгүй байх үед. Тийм. Яагаад тэгэхээр хүүхд 0-4 насныхад урд төрлийнхөө тийм шин чанаруудыг илүү их ингээд санаж идэг, мэдэрж идэг. Тийм үү? За тэгээд нэг ном, тийм ээ? Дөрвөн шин чанарын дагуу нэг ном байгаа. За нөгөө бичиг номын хүн байна уу? Тийм бичиг хүн үү? За нэг ном аваад авчих хэрэгтэй. За тэгэнгүүтээ одоо яадаг юм боо зэвсэг ч юм уу тийм ээ тийм тоглоом боо сэлэм зэвсэг гэдэг нэг удирдахч ангийн тэр нэг хаан заяата гашатрэ тэр усуудын нэг тийм бэлэгддэг зүйл тийм бэлэгддэг зүйлүүдийн ингээ очно хоёрт нь гуравт нь болохоор тэр нөгөө бизнесмэнтэй холбоотой одоо мөнгө ч юм уу тийм ээ тэр бизнес гол ирсэн мөнгө шүү дээ мөнгө за тэгээд дараад нь нөгөө дөрөв дэх ангийнх буюу тэр одоо нэг тийм багж хэрэгсэл тийм ээ тоглоомон жиж болно жиг гэж болно алах ч юм уу тий алах чи энэ дөрвөн шин чанар чи өөрөөсөө тэр нарийн шин чанарыг давхар агуулж идэг. Тэгээд хүүхд нөгөө урд төрлийнхөө нөгөө мэдээлэлээр аль нэгэнд нь татагдана гэсэн үг шүү дээ тий. Жам сурвал татагдана. Тэр чи аль нь юу гэдгийг мэдэхгүй шүү дээ бага наснда. Зүгээр л тэр урд төрлөө аль нь илүү хэрэгжижсэн гэдгийг тэр энергиээр л татагдана. Тэрэнд. Тэд нар чи өөрсдийн тэр нарийн энергийг ингээ агуулж идэг. Гэвч тоглоом байсан ч гэсэн тэр шин чанаруудыг тэр дөрвөн зүйл чи өөрсдөө ингээ агуулж идэг. Тэгээд тэр хүүхдийн тийм ус авах үеэр нь ч юм уу эсвэл төрсөн өдрөөр нь тэр дөрвөн зүйлийг ингээд нэг доороос зэрэг авахгүйгээр жоохон зайтай ингээд тавьчих хэрэгтэй. Нэг хоосон өрөөнд тий. Анхаарал сарнихааргүй өрөөнд. Тий анхаарал сарнихаа өрөөнд. Тэгээд тэр өдөр нөгөө дөрвөн зүйлийг ингээд нөгөө хөх тэр сонгуул. Алинд нь илүү татагдаад байна гэдэг ингээд сайн ажиллах хэрэгтэй. Ойлгож байгаас тийм ээ. Яагаад гэвэл тухайн тэр зүйл бол өөрийнхөө тэр нарийн нэрийг агуулж идэг. Хүүхд тэрийг юу гэж мэдэхгүй. Тэр урдын төрлөөр хийжсэн тэр нарийн зүм мэдрэмжээр ингээд аянда татагддаг. За энэ чи яг одоо тэгээд юу зарим одоо тийм аргууд байдаг л да нөгөө монд том лам нарын одоо ингээд нөгөө юу штэ нөгөө тодруулахад нөгөө нэг тийм өөрийнх нь эд зүйлсийн талаар ингээд авсан ингээд тийм түүхүүдийг манай монголчууд мэдэн ш тийм ээ тэр чин саяны шин чанар арга байхгүй тэн дээр суурилж байгаа яг л зарчмын ижлэх юм тэгээд та нар хүүхдэд ажигл гэтээ ганц удаа биш олон удаа хийх хэрэгтэй ямар ч байсан нэг 5 нас хүрэхээс өмнө нэлээд удаа үзчих хэрэгтэй ойлгож байгаа үстэй тийм ганц удаадаа бол магадгүй анхаарал сарнаад ингээ буруу сонгоч магадгүй ш тийм ээ тэгээд нэг хэд удаа хийгээд өнгөт нь ямар ч та нар нэг 4 5 нас хүргээс өмнө болж игэл нэг 2-оос 3 настай үед нь тэгээ хийгээд өнгөч чи хүүхч ямар шиж чанартай байг нь ерөнхийд нь мэдээд авчиж болдог тэр бол ерөнхийдөө бол баталгаатай тэр бол ер нь зөрдгөө таард тэгээд ийм энгийн арга байна тэгээд тэр дагуугаар нь хөгжүүлээ тэгээд манад одоо ийм муу төржлөө мөрчлөө гэж хэрэггүй муу гэж бол байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэр хүүхд чинь бол тэгтээ тэргүй байгалаас ирж байгаа тийм биднэрт хайр инэрл аз жаргал бүх сайхан
Аз хэмрээ хийж байгаа бэлэг шүү дээ. Энд чинь бол сайхан бэлэг байхгүй. Гэхдээ тэр бэлгээ илүү их бид нэр ад жаргалтай, нийгэмд хэрэгтэй, өөрөө ад жаргалтай, өөрөө даш тустай хүн болохын тулд тэр хүн чинь урд төрлөдөө тэр сүнс чинь тэр оюун санаа чи юу хүсч, юу мөрөөд, юу хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Мэдрэх хэрэгтэй. Тийм болохоор энэ мэдлэгийг ашигласаа гэж хүсэл энэ бүгдийг ингээ ярьж байгаа шүү. За, давчхан би бас сая хэлсэн арга чинь хүүхд дээрээ торшиж ирсэн. Доршсон уу? За юу болсон бэ? Нэг настайд нэг хос өөрөө бэлтэж хагаад нэг талд нь ном, тэгээд нэг тоглоом, сэлэм, мөнгө, тэгээд нэг алхах жилүүдээ нэг тийм дөрөв юм тавиад. Тэгээ манай нэг хүүхд бол мөнгө сонгож ирсэн. Тэгээ баг нь болохоор ном сонгосон. Тэгээд дахиж үзсэн үү? Дахиж үзээгүй нэг л үзсэн юм байна. Тэгээд дахиж үзэх хэрэгтэй. Болж игэл хамгийн багадаа 4-5 удаа. За тэгвэл хүний мөн чанар гэдэг чинь хүний шин чанар гэдэг чинь төрхөөсөө эхлээд тодорхойлогдсон байдгийн байна. Тэрийн эцэг их нь олж харах хэрэгтэй байдгийн байна. Энэ бол хүмүүжлийн суур. Тэнд л тодруулж бид нэр хүүхдэд зөв чиглүүлэх юм бол хүүхд маань үнэхээр аж аргалтай бидний ч хүртэл өөрсдөө аж аргалтай санаа зовх зүйл бага байна. Ер нь бол Тэг хүүхэн ч гэхгүй ер нь насанд хүрсэн хүн ч гэсэн өөрийгөө ер нь нэг энэ дөрвийн аль нь вэ гэдгийг бас яаж болно шүү дээ. Шинжиж болно шүү дээ. Шинжиж болно. Тэнгүүтээ би мэрэгчлээ зөв сонгож юу яаж юу би ер нь зөв юм хийгээд байна уу гэд. Тэгээд бас ер нь ингэдэг хүн өөрийнхөө мөн чанарын биш юм хийхээр тэрэндээ хүн ерөнхийдөө амжилт гарахгүй дургу гэдэг хүн өөрөө дотор мэдэрч идэг байхгүй. Ер нь бол сэтгэл ханамжгүй л. Гэхдээ ер нь мэдчихэдэг хүн. Би нэг энэ зүйлийг энэ надаас хол шүү гэдэг хүн аяндаа мэдчихдэг ерөөс. Жишээ нь одоо ингээд удирдахч болох шин чанартай хүүхд ингээд багаасаа хин нэгийг захирах, хин нэг дагуулж ингэж удирдах, хин нэг тийм хамгаалах шин чанартай байж дээ. Тэрийг тэгэл ингээд тоглож явахт нь ажиллаж байгаа ажиллаж явах хэрэгтэй байхгүй. А тэгээ бизнесийн шин чанартай хүүхдүүд багаасаа л ингээд юмыг ингээд сольж авах тийм ээ. Тэгээд багтан зүйлээс их ашиг олчих гол тийм ээ. Тэгээ жоохон харамж нарийн ч юм ингээд аяндаа л ингээд тэр шин чанар харагж идэг. Тэрийг аав ээж ингээд маш ингээд сайн ажиглаж хэрэгтэй. Энэ бол нөгөө хүнийг нөгөө тэр суур хүмүүжлийн зөв чиглүүлэх аж аргалтай байх үндсэн суур нь болж өгдөө шүү. Энэ бол яг би өөрөө энийг маш олон дурссан л да. Үнэхээр л батлагж ирсэн. Би өөр дөрөө дурсж ирсэн. Тэгэл жишээ нь одоо би ингээд 10 төгсөөл их сургууль төгсөөл би их сургууль мэрэгчлэрээ нэг ч өдөр ажиллаагүй заяа. Сурсан мэрэгчлэрээ. Сурсан мэрэгчлэрээ нэг ч өдөр ажиллаагүй заяа. Мөн чанараас өөр мэрэгжил сонгоцсон юм шүү дээ. Өөр мэрэгжил. Тэгээд би тэр мэрэгжлээ ингээд сонгоцсон сонгоол хийж явах үедээ энэ бол надад ерөөсөө нааддаггүйсэн байхгүй. Би ойлгодгүй маш дургу. Тэгэхээр би энэ зүгээр сургууль их сургууль төгсөх ёстой гэдээ бидээс төгссөн. Их сургууль төгсөөд энэ ганц өдөр ажил хийгээгүй би шал өөр юм хийгээд явцсан. Юу гэсэн ингэж одоо ингээд ведийн ингээд энэ соёл одоо тэгэл энэ юу яг бясалгал амьдралын мөн чанар гэл тийм ээ. Энэ писа тал руугаа ингээд сонирхоо явцсан. Энийг би багасаа сонирхдаг байсан. Магадгүй би манай аав ээж намайг мэдээд энэ талаас нь ингээд сонирхоод хөгжүүлсэн бол би илүү их багасаа хөгжих хэрэгтэйсэн байна. Тэг чи би одоо ингээд өөрийгөө ажил сонирхоод бөө гөгшин босон 20 эдтэй баг 30 ахсан дараа нэг өөрийгөө олж авч байгаа байхгүй. Оо би ч нэр яг энэ. Тэгээ энийг олоод авсан дараа би энэ зүйлдээ ерөөс ингээд маш дуртай ингээд ерөөс над энд бол над ингээд мөнгө олж ийн үү олохгүй байна уу тийм чухал шүү дээ. Энийг хийгээд би үнэхээр нь чинслээсээ ингээд дуртай хийж байгаа байхгүй энэ зүйлээ. Над энэ бол бус зүйл одоо тэр мөнгө дөрөв хамаагүй. Тэгээ энийг хийгээл явхад аяндаа л би тэр нэг бус бүх зүйлүүд нь дагалтах маягаар ингээд амжилт ирж байгаа байхгүй. Тийм байна. Ер нь ингээд хүний дөрвөн янзын шин чанар гэдэг чинь цаанаасаа заягдсан тодорхойлогдсон байт юм аа гэдгийг ойлгочих юм бол насанд хүрсэн хүн бас одоо өөрөө ном эрдэмтний мөн чанартай хүн байлаа гэхэд би ингээд энэ найз шиг сайн мөнгө олж чадахгүй байна. Би 8 хийж чадахгүй байна гэж гутраад ах шаардлага болчихж байгаа байхгүй тийм. Шаардлагагүй. За ингэдэй яа тийм. Бас мөнгө олох юм байхгүй. Үгүй ингэдэг. Бас нэг юм ойлголт байна. Мөнгө яаж олдог нэг ведийн зарчмууд байдаг. Мөнгийг яаж олдог вэхэр хүм дуртай мөн чанарынхаа дагуу хийсэн үйл ажиллаас хүн мөнгө олдог байхгүй. Жишээ нь Эрдэнэтэн хүн ч гэсэн Эрдэнэ номынхаа ажил хийж байгаад тэр Эрдэнэ номныхаа ажлаас мөнгө төгрөг олдог байхгүй. Үгүй тийм үстэй. Одоо чинь багшин байна. Тэр оюунлаг гэж багшин яадаг бусдыг заан сургангаа тэндээс нь заан сурах тэр үйл ажиллагаанаас өөрийнхөө мөнгө төрөйг олддог. Дургу юмасаа хүн хизээч мөнгө олдгоо хизээч амжилтанд хүрдэггүй. Дээр нь аж аргалтай байдгүй. Хоёрдугаар бос хүмүүс ачлаас авчирдаггүй.
Одоо шинэ бизнес хүмүүс чинь бас ашиг авчирж байгаа үстэй. Тэд нар бизнесийг өөрсдөө ашиг олж байгаа ч гэсэн босд хүмүүс тэр бараа материал, тэр техник, технологи авчирж өгч байгаа үстэй. Тэрийг бол тэр бизнес хүмүүсээс өөр хинч чадахгүй. Жишээ нь удирдагч нар бол тэднийг чадахгүй. Чадлаа ч гэсэн нэг Удирдагч нар яаж чаддгийг хэрэг тэрийг зохицуулж ингэж удирдан чиглүүлдэг байхгүй. Одоо шинэ энэ бизнесмэнүүд чинь хэн удирддаг? Төр засаг удирдах байгаа үстэй. Үндсэндээ төр засагч нь тэр нөгөө зохицуулдаг тийм удирддаг чиглүүлдэг тэр зүйл нь хийдэг. А үндсэндээ яг тэр материалыг баялагийг чи бий болгоод ингээд зөөгөөд авчдаг зүйлүүд чинь бизнесийн салбарыг хийдэг. Энд чинь өөр өөрсдөө тийм цаанаасаа үүрэгтэй байхгүй тэр нь. Ингээд цаанаа төгс төгөлдөр байдлаар зохицдог. А тэгвэл төр заслаг яаж нөгөө оюунлаг хэсэгтэйгээ холбогдсон юм гэхээр төр засагч өөрөө яаж зөв удирдах талаар тэр оюунлаг хэсэг нь төр засаг буюу удирдлагын хэсэгтээ зөвлөгөө өгдөг байхгүй ингээд зөвлөдөж. Ингээд бүгд хоорондоо төгс төгөлдөр байдлаар ингээд зохицдог. уялдаа холбоотой. Уялдаа холбоотой байж та. Одоо нөгөө орчин цагт чинь нэг ийм болчиход байгаа шүү дээ. Мөнгө сайн олдог хүн бол хүн, мөнгө муу олдог хүн бол хүн биш. Хүн биш юу авах те ер нь ингээд арай нэг жоохон доод байр суурьтай юм шиг нэг одоо энэ капитализмын нэг шин чанар болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ уг нь бол энэ мөнгө сайн олдог ч бай олдгооч бай энэ дөрвөн юм чинь дөрүүлээ үнцэнтэй өөрөө өөрсдийн гэсэн үүрэгтэй заавал байх хэвээр бүх хүн мөнгө алах албагүй бүх хүн бизнес хийх албагүй гэдгийг л бид нэр ойлгох хэрэгтэй болчиход шүү дээ тийм. Гэхдээ хүн болгон нэг хэрэгтэй. Бүгд аз жаргалтай байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Аз жаргалтай байх эрхтэйгийн тулд бид нэр энэ нарийн мэдлэг хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй байхгүй юу? Бид нар бие нэг ойлгодог байх хэрэгтэй. Зөв богоос тэгэхээр чинь аз жаргалтай байх хүн болгон аз жаргалтай байх хэрэгтэй. Тэрний хэлдэг чи яг үнэ. Хүн болгон их мөнгө олдог байх албагүй. Хүн болгон эрдэнэ мундаг эрдэнэ мэдлэгтэй байх албагүй. Тийм. Хүн болгон математикч болох. Хүн болгон математикч болох албагүй, тийм ээ? А хүн болгон гэр бүлтэй аз жаргалтай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл гэр бүл аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ? Өөрийнхөө мөн чанарыг Яг үнэ. Бид нар гэр бүлийнхаа гишүүд ямар шин чанартай юм бэ гэдгийг ингээд ойлгох хэрэгтэй байж дээ. Жишээ нь гэр бүлийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг чинь эхнэр нөхөр хоёроос бүрддэг тийм үү? Хүүхэд гээд. Би сая зөвхөн хүүхдийн л ярьчлаа тийм үү? Одоо эхнэр нөхрийн талаар ингээд бас ярихгүй бол энэ чинь ингээд бүрэн дүүрэн зохицуулчлаа шүү дээ тийм үү? Тэгэхээр веди мэдлэгт яад гэхээр гэр бүлийн одоо энэ бүтэц энэ зүйлсийн талаар маш би 3 удаа хэлсэн шүү. Энэ юу суудахтай гэж. За маш бүрэн дүүрэн тийм гүйцэд мэдлэг байждаг. За яагаад би өөрөө нэг яг энэ гэр бүлийн талаарх яг энэ веди мэдлэг ингээ бас энэ 20 жил ингээ судалж байхад энэ дээр гарч байгаа тэр мэдлэг мэдээллүүд дандаа ингээ батлагдсан байхгүй юу? Та эргэн тойрны ажиглаад л яваа. Тий би өөрийгөө эргэн тойрны ажиллаад би өөрийнхөө амьдралыг ажиллаад би ч одоо ингээ 50 шахаж байгаа хүн тийм ээ. Тэгэл ингээл харахад яг үнэ бүр өсөв. Тэгээ би ингээд бас юм чинь зөрж болно шүү дээ тийм үү? Одоо ингээд магадлал онлоор ингээд за тэдэн үе магадaltaй хэд ерөөс зөрдгөө. Тэгээ энэ дээр би ойлгосон л доо. Нөгөө веди мэдлэг чинь 5000 жилийн өмнө бичигдсэн тэр сургаал зааврууд яагаад одоо биднэрт ингэж аягүй сайн тохироод байгаа юм. Бүр алтар шүдний зөрөөгүйгээр бүтээгчийн зааврын. Тэгсэн чинь энэ аягүй төгс төгөдөр ийм мэдлэг байд юм байна. Ганцхан бүхний талаарх мэдлэг байд гэдэг энэ нотлогоо ингээд баталсан. Ингээ гэр бүлийн талаар ингээд маш тийм. За би талаар бас товчхон ярих одоо тийм гэр бүлийн талаар. Үгүй яг яа тэгэхээр эрэгтэй хүний үүрэг мөн чанар нь ямар байдгийг тэгээ дараа нь эмэгтэй ярив. За эрэгтэй хүний гэр бүл дэх үүрэг бол ингээд олон үүрэг байгаа. Гэхдээ би хамгийн чухал 2 үүрэг нь хэлье. За. Нэг эрэгтэй хүний эхний үүрэг бол гэр бүлийн тэжээнд тэтгэж хамгаалах үүрэгтэй. Тэжээнд тэтгэж хамгаалахын 2 үүрэг болчихлоо шин. Тий. За яг тэгээд уул нь бол наа чи яг ингээд зөндөө олон үүргээс би хамгийн чухлын шилжилж байгаа байхгүй. За. Хамгийн ихний үүрэг бол хамгаалах. За. Дараа нь тэжээнд итгэх. Тэгээ энэтэйгээ тохирсон байдлаар эрэгтэй хүний мөн чанар байгалаасаа заягдсан байж.
За би энэ дээр жоохон тайлбарчих. За. Та нар эрэгтэй хүний мөн чанар яаж ажилт юм бэ гэхээр эрэгтэй хүнийг нэг хамгаалах зүйл хэрэгтэй. За. Мөн чанар тийм шүү. Эрэгтэй хүн хэнийг нэг хамгаалж явах юм бол түүний төлөө бүх зүйлээ зөөж ач харгалтай байдаг байхгүй. Түүнийг хамгаал. Дээр нь тижин тэтгэжийвэл. Тэрэн тэгвэл гэр бүлийн гишүүд яаж өгдөө? Шинэ ихнэр нь хүндлээр ирдэг байхгүй. Чи манай гэрээ эзэн шүү. Чи гэр бүл өнөхөр тижин тэтгэж байгаа шүү. Гэхдээ би бас тусалж байгаа. Та ихтэй гол нь шүү. За. Тэгэхээр эрэгтэй яг тийм эмэгтэй тийм гэр бүлийн төлөө эрэгтэй бүгдээ зориулдаг ерөөс. Юугаач хайрдаг, бүр амиа хайрдаг. За. Хаалт дотор шүү. За амиа хайрлууд нь ам хайрлахгүй хөдөлмөрлөдөг гэсэн гэр бүлийнхэн төлөө. Би та нарыг тижээж гэд өглөөд идэв юм шүү. Яа тэр жижиг шажиг юм байгаа шүү. Би гол юмнуудыг ярьж ин за. За эмэгтэй хүний үүрэг юу вэ? Гол үүрэг. Эмэгтэй хүний гол үүрэг бол яг эрэгтэй хүнийхээ эсрэг байж идэг. За. Эмэгтэй хүний үүрэг нь юу гэж идэв гэхээр тэр хамгаалахын эсрэг чи юу байх вэ? Хамгаалуулах. Хамгаалуулах буюу хайрлах. За. Халамжлах. Эмэгтэй хүний үүрэг бол хайр түгээх. Үүрэгтэй байж идэг. За та нар анзаарсан уу? Гэр бүлийг үндсэндээ гэр бүлийн үндсэн энерги ч юм бол эмэгтэй хүний үндсэн энерги байдаг байхгүй. За би яри. Гэр бүл эмэгтэй хүн л амгалан байх юм бол гэр бүл тэр чигээр амгалан байдаг. Нөгөө ихнэр жаргалтай бол гэр бүл жаргалтай үг байгаа шүү дээ. Тэр чинь угаасаа тэр чинь саяны зүгээс болгоо. Энэ яагаад тэгж явдаг нь одоо би тэр бэдийн мэдээ завсан тэр мэдлэгдээ толгоорж одоо би үргэлжлүүлж тайлбарлана. Эмэгтэй хүн байгалаасаа тэр сэтгэл нь шүү дээ 6 дахин илүү хүчтэй байдаг эрэгтэй хүнээс. За. Сэтгэл гэдэг чи юу вэ? Сэтгэл. За мэдрэмж нь үү? Тий одоо мэдрэхүү мэдрэмж. За. Юмыг ингээд мэдрэх, ойлгох, хүлээж авах тэр зүйл нь 6 дахин илүү байж эрэгтэй хүнээс. За. За тэгсэн чинь эрэгтэй хүн бол шүү тийм ээ. Оюун нь. За. Оюун санаа нь эмэгтэй хүнээс 6 дахин илүү байждаг. Байглаасаа яагаад? Яагвал тэр нь цаанаас нь яагаад гэдэг одоо би тайлбарлая. Эрэгтэй хүн нийгэм тэр оюун санааныхаа тусламжтайгаар үйл хөдлөл хийдэг. Нөгөө гэр бүлээ хамгаалах, тижин тэтгэхэд бол тэр оюунаа байнга ашигладаг. Тэр чинь өөр өөрөөрөө гэр бүлээ хайрлаад шүү дээ эрэгтэй хүн чинь тийм үү? Тэгэхээр тэр их ачааргалтай байдаг. Гэр бүлийнхэн төлөө ингээд тийм ээ. Ингээ хамгаалаад, тижин тэтгэхэд тэгэхэд бол түнд оюун хэрэгтэй. Нийгэмд тэр нөгөө гэр бүлээ ингээд амжилттай авч хамтууд алсын юм их сайн хардаг. Тэгээд хэлдэг шүү дээ. Эрэгтэй хүн бол тэр оюуныхаа тусламжтайгаар гэр бүлээ хамгаалж, тижин тэтгэхэд бол юм алсын тийм урт хугацааны юмуудыг аягүй сайн харж идэг. Та нарыг хараалаа. Тэр нь батлагддаг. Эмэгтэй хүн бол энэ гэр бүлийн бүх шидийг өдөр тутам ад жаргалтай байхад эмэгтэй хүний хамгийн гол үүрэг байж идэг. Нарийн ширээ юм зохицуул. Тийм, нарийн ширээ зохицуулдаг. Бүгдийг нь ойлгож идэг, мэдэрч идэг. Тэдний нөхрийнх нь олж ирсэн тэр мөнгөөр нь гэр бүлдээ хайрыг түгээдэг. Тэр чинь хоёулаа хайрлаж байгаа шүү дээ гэр бүлээ. Гэхдээ эрэгтэй хүний хайр арай өөр маягаар илэрдэг. Тэр яадгүй нийгэмд үйл хөдлөл хийгээд эд баялаг ч юм уу тийм хамгаалах энерги, оюун санаа байдлаар ингэж гэр бүлээ хайрлаж идэг эрэгтэй хүн. Тэрийг эмэгтэй хүн авангуудаа хүн болгоногийг хүргэж идэг. Тийм болохоор нөгөө ээжийн хайр илүү мэдрэгддэг юм. Ээж ингээд бүр ингээд хүүхдээ тэрээд ингээ өөрийгөө тижээнд итгээд ингээ хайр илүү мэдрүүлждэг. Нөхрөө халамжлаа тийм ээ. Голцын нуваа хоолны хийгээд анхаарал тавиад дэмжиж чимээ мундаг шүү. Ингээл нэг хэлчихэд эрэгтэй хүн тийм ээ. Эрэгтэй хүнд бол хүч авдаг тэр сэтэл нь юу вэ гэхээр тэр гэр бүлийнхэн гишүүдийн тэр ингээд би чамаас хамааралтай амьдарч байгаа шүү бид нэр гэсэн тийм халуун нуулаа хайрын уур амьсгалыг эрэгтэй нэг урш нүд гэдэг байхгүй. Тэднийг хараад за би эднийхэн төлөө өстө нэр зүтгэнэ. Чамтай чамгүй бид нар амьдарчнаа гэвэл болохгүй юм шүү. Болохгүй шүү. Тэгэх юм бол эрэгтэй яадаг юм. Би хэлэх үү. За. Чамтай чамгүй амьдарчнаа гэдэг яг хүмүүтэн. Тэгэх юм бол эрэгтэй тэр хамгаалах энерги өгөхгүй байцчих тийм юм гэдэг. Чи над хамаагүй. Чи өөрөө бүх юм зохицуул. Хамгаалах энерги байхгүй энэ чинь тижин тэтгэх энерги байхгүй. Хайрын харилцаа ойлголцол гэдэг зүйл ерөөсөө огтхонч байхгүй болчих.
Энд чи өөр өөрөөгөө хайрж байгаа хайрын төгс зохицол байгаа байхгүй. Тэгээс бол нэг энэ гендер мендер чи илүү хэрэгтэй дутуу хэрэгтэй гэсэн үг биш. Тэгээд эмэгтэй хүний хамгийн гол ажил нь гэр бүл дотор өрнөж идэг. Хүүхдээ халамжлага, нөхрөө халамжлах, хооллого, тэднийг хүмүүжүүлэх, тэдний бүх зүйлд нь анхааралтай байх. Тэр оюун санаа болон бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа ингээд бүгдэнд нь хэн мэдэрдэг юм. Эмэгтэй. Яагаад 6 дахин тэр илүү мэдрэмжтэй болохоор зүгээр эхнэр хүн бол ч гэр бүл дотроо хэн юу яаж байгааг зүгээр ингээд хараад мэдэрдэг. Гэрийнх нь өнцөг болонд нь ямар оймс гэж байгаа хүртэл эмэгтэй хүн мэдэрдэг. Эрэгтэй хүн одоо та нар харсан уу? Гэр бүлд юу ч олдгүй шүү дээ ингээд. Хайгаад оо чи юм ахаар хаана байна гэж би хүртэл ингээд олдгүй байхгүй ингээд хайгаад. Тэнгүүч нь манай эхнэр ингүүт энэ байштай чи юу харж байгаа юм? Энэ яагаад ингэдэг мэдхүү? Байгалаасаа ихсэн мөн чанарын дагуу тэгдэг байхгүй. Эрэгтэй хүн нөгөө алсын зэний юм ингээд байнга бодож харж идэг тийм мөн чанартай. Эмэгтэй хүн болохоор тэр хайр харамжтай юм тийм ээ. Гэр доторхыг ингээд харж болохоор гэр доторх бүр хүмүүсийн тэр сэтгэл санааны байдал байгааг зүгээр нэг хараад мэдэрдэг. Эний үний. Тэнгүүтээ эмэгтэй хүн яадаг юм? Тэрийг тайвшруулах үүдэл хийж идэг ийм мөн чанартай. Одоо эмэгтэй хүн хэдий ч нэ ингээд оюунлаг цэврээр хүн байх тусам эмэгтэй хүн эрх хүнийг яадаг хамгийн зөв ингээд энерги бод чиглүүлж өгч идэг. Тэр хэмжээгээр эмэгтэй хүн маш их аж аргалтай болдог. А эрэгтэй хүн хин нэгний төлөө үүсэлэн зүтгэж, хин нэгнийг хамгаалж, хин нэгний өмгөөлд байж тийм ээ. Тэгж яхад эрэгтэй хүн маш аж аргалтай байдаг. Тэгэхээр чи энэ хоёрыг сойрыг ойлгочих юм бол зөрчилдөг юм юу ч байдгүй юу яг ингээд байглаас. Миний ярьж юм ойлгож байна. Би ч ойлгоод байна. Хүмүүсээс яаж яах вэ? Тэгэхээр наадах чи эсрэгээр нь болцохоор нөгөө нэг эмэгтэй нь өөрөө нөгөө тэжээн тэтгэх хамгаалах үүргээ өөр аваад эхлэх юм бол гэр бүлийн тэнцвэр алдагдана гэсэн үг тий. Яг одоо тэгэл нийгэм чинь ингээд одоо ингээд бид нэр ингээд энэ тэнцвэр чинь ингээд мэдээж алдагдсан л байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд одоо шин нөхөргөө ганц бие эмэгтэй чинь тэгж үүрэг авахгүй гэсэн тохиол байхгүй шүү дээ. Мэдээж ингээд нөгөө гэрт орж юм гэрээс гарч ийм байхаас өөр аргагүй. Тэр ч яг ойлгомжтой тийм үү. Аз жаргалтай мөн чанарынхаа дагуу амьдрья гэсэн гэр бүлийн хувьд бол яг тэр нэгнийхээ мөн чанарыг ойлгоод хүлээн зөвшөөрөө тэр дагуух нь үйлдэл хийгээд ах юм бол тий. Тэгээд би аз жаргалтай байхын тулд хүм хөдөлмөрлөх хэрэгтэй гэж би хэлмээр байгаа. А яаж хөдөлмөрлөх гэхээр мэдлэгийн дагуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Аливаа зүйл чинь ингээд шууд бий болчдөг. Бид нар нэг юм ойлголт байдгийг бэдэд. Аливаа зүйлийг хөгжүүлдэг байхгүй юу юусэн. Аз жаргал бол шууд ирчдэг. Аз жаргалыг бид нэр хөгжүүлдэг тэр. Мэдлэгийн тусламжтайгаар бид нэр чармаалт гаргаад хичээгээд тэгээ тэр маань ингээд хөгждөг. За одоо би та нараа харсан бол гэр бүлийн залуу усууд шууд нийлчингүүтэл тэдний орж зөндөө л олон юунууд гардаг үсттэй. Зөрчлүүд, бэрхшээлүүд гардаг тийм ээ. Тэгээ ганц бэрхшээл гарлаа гэж хачи авчих болохгүй шүү дээ тийм ээ. Тэгж амьдралаа сүрүүж болохгүй шүү дээ. Тэгээ яадаг вэ? Маш олон жил амжилттай амжсан гэр бүлүүд яадаг вэ? Энэ хүртэл маш их тэр дэсвэр төвчээр хөдөлмөрийн үнд ирсэн гэдгийг тэд нар мэдчихдэг тийм үү? Үнэхээр аж аргалтай байдаг. Тэгэхээр чин аж аргал гэдэг зүйлийг бас нэг хөдөлмөрлж олдог байхгүй. Энийг бас манай залуучууд ойлгох хэрэгтэй. Тийм болохоор ямар ч байсан жоохон бэрхшээл гарсан ч гэсэн энийг шууд одоо ингээд салд бол эзэн шийдэл болдгоо. Салд бол шийдэл биш шүү ер нь. А юу шийдлээд юм гэхээр энэ асуудлаа би мэдлэгийн тусламжтайгаар шийдъя да гэдэг бол энэ шийдэл шүү. Тэгэхээр энэ мэдлэгийг олох хэрэгтэй тэр. Ямар ч асуудлыг шийддэг мэдлэг гэж байдаг байхгүй. Тэгээ би тэрийг л өгөх гээд өнөөдөр манай зарж байгаа гол нь одоо юу гэх юм? Санаа маань энэ шүү. Мэдлэг байдаг. Бид нар ингээд өвччингүүтээ бид нар өвчнөө мэддэггүй шүү дээ. Тэгээ хин дээр очдөг үлээ. Эмчтэр очингууд нь эмч биднийг оншилж өгөөд за ийм ингээд тэгээ бид нар эмчлэгддэг тийм үү? Үнэхээр л эмчлэгдээд бид нар аж тусам гүцдэг. Тэрнтэй адилхан гэр бүлд ямарваа нэгэн асуудал проблем гардаг чинь тэр нэгөөсөндөө гэр бүлийн өвчлөг гэж ойлгож болно тийм үү? А тэгвэл тэрийг шийддэг тийм шийддэг мэдлэгтэй эмчд очиж бид нар тэр очийг олж явах хэрэгтэй байхгүй юу? Ийм шийдэл байдгийн шүү. Үнэхээр юм байдгийн шүү гэдэг мэдээлэл өгөхөнд бол би өнөөдөр ингээд орж байгаа шүү. Тэгээ энэ юу тэгэхээр энэ гэр бүлийн энийг бас яг зарим хүн хүлийн зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй ч байж болно тий.
За зарим хүмүүс бол эмэгтэй хүн заавал хүнээр хамгаалах шаардлагагүй гэдэг юм уу. Тэгэж үзчихэж болно. Болно. За тэгтээ бас ингэж үзчихэж болно шүү дээ. Би нэгэн тал одоо ингээд гэр бүлтэй болц өөр хүүхдээ болцсон юм чинь би энэ гэр бүлээ нураад сүйтгэхийг хүсэхгүй байна. Тийм учраас яг ямар мөн чанартай байдгийг би цаашаа судлая гэж бодож байгаа бол Ведийн ном судруудыг уншаад яг энэ мөн чанарыг нь сайхан ойлгоод нэг аваад уншаад үзэх хэрэгтэй. Энийг мэдлэг байгаа шүү. Зөвлөгөөг л тавь гэж байгаа юм биш. Тий, гол нь тэр яг зөв. Таны ярьсны талаар чинь энд бол авчраагүй юм л да гэр бүлийн харилцаа гэдэг нэг ном байдаг тийм. Ведийн халбаршуулсан дэгц буюу Ведийн гэр бүлийн харилцаа гэдэг ингээд маш тийм хэрэгтэй ном байгаа. Үнэхээр юм их хэрэгтэй ном байгаа шүү. Одоо нийгэм чи одоо ингээд гэр бүл маш олон асуудал мэдээж байгаа шүү тийм үү. Тэгэхээр залуучууд тэрийг шийдлийг хүн альва нэг шийдлийг гаргахдаа оюун санааны тусламжтайгаар ингээ гаргадаг тийм үү. Одоо оюун санаа юуны тусламжтайгаар ингээд хүчрэгжээд зөв шийдвэр гаргадаг юм хэрэг оюун санаа мэдлэгийн тусламжтайгаар тэрийг хийдэг байхгүй. Тэгэхээр ийм бас мэдлэг байна. Энэ гэр бүлийн харилцааг шийдэх төгс төгөлдөг байдлаар шийдэх тийм Ведийн бас мэдлэг байна шүү л гэж би өнөөдөр хамгийн гол санаа энийг хэлэх гэж ингэж чадаа ядаа ингээ ярьж байна тий. Эхлээд бас яг шууд сонсонгуудаа хүлээн зөвшөөрөхөд жоохон хэцүү юм шиг санагддаг юмнууд ч байдаг те. Байлгүй байгаа. Тэгээд мэдээж юм шүү дээ. Одоо ингээ бүх юм чинь нэг сонсоод ойлгоно гэж байхгүй. Гэхдээ магадгүй хүмүүс ингээ арга мохордог шүү дээ. Маш олон арга байдаг. Альва асуудлыг шийдэхэд бид нар маш олон арга хэрэглэдэг тийм ээ. Та бүхэн ч гэсэн Ведийн гэр бүлийн харилцааны аргыг хэрэглээсэй л гэж би бас нэг санал болгож байгаа байхгүй. Тэгээ хүн хүний өөрсдийн сонголт ер нь бол тий. Та бүхэн ярьсан сая ер нь үндсэн санаа бол эрэгтэй хүн өөр мөн чанартай, эмэгтэй хүн өөр мөн чанартай. Ер нь юм болго өөр ингэсэн мөн чанартай байдаг. Хүүхэд ч өөр юм мөн чанартай тий. Тэгэнгүүт эрэгтэй хүний мөн чанар нь ямар юм, эмэгтэйгийн мөн чанар нь ямар юм гэдгийг ойлгочих юм бол хоорондоо ялгаатай гэдгийг ойлгочих юм бол яг үнэн тий. Асуудал нэг шал өөр л болох юм байна. За тий одоо би нэг жишээ хүүхдийг хүмүүжүүлэхэд эрэгтэй эмэгтэй хүүхдээ хоёрын хүмүүжил нь байгалаасаа өөр. Эрэгтэй хүүхдийн шин эрэгтэй хүн эмэгтэй хүн чинь байгалаасаа өөр байгаа ч санаа тийм ээ. Тий. За жишээ нь би танад бас нэг энэ Ведийн нөгөө энэ лекцэн дээр байгаа нэг гоё жишээ би та бүхэнд хэлье. Та нар бас тэгээ гэр бүлдээ бас тэрийг тийм байна уу гэж асуугаарай. Тэн дээр бичснээр бол эрэгтэй хүүхдийн хүндэн дээр юм оюуны бие гэж байдаг. Сэтгэлийн бие гэж байдаг. Ээжийн сэтгэлийн бие нь хүүгийнхээ сэтгэлийн биетэй төстэй байдаг. Маш ойролцоо гэсэн. Тэгээ тийм учраас бүтцэн ойролцоо гэсэн. Тийм болохоор ээж нь хүүгээ илүү хайрладаг, ойлгодог, халамжиг мэдэрдэг. Би нэг маш сайн ойлгодог. За одоо нөгөө талд нь юу гэж бичсэн байдаг гэхээр аавд нь бас оюуны боёо сэтгэлийн нарийн бие гэж байдаг. Бүтцэн. Тэрнийхэн бүтцэн охиныхоо нарийн бие. Тэр нарийн бие буюу тэр оюун санаа сэтгэлийнхэн бүтцтэй ижлэн байдаг. Төстэй гэсэн. Төстэй зүйлүүд нийлэхээр яг юм. Тэгэхээр би нэг илүү хайрладаг, ойлгодог, мэдэрдэг. За энэ амьдралаар яаж ирдэг вэ? Жишээ нь эрэгтэй хүүхд нэг ямар нэгэн байдлаар буруу юм хийлээ ингээд асуудал гарахад хамгийн түрүү энд рүү явдаг. Ээж рүү. Ээж рүү явдаг за тийм ээ зарим тохиолдолд. Би жишээ авч шít. Тэнгүүт нь ээж нь бол тэрийг ингээ ойлгоод тайвшруулад тийм ээ. За яг энэ одоо ингээ тайвшруулад ойлгуулад тэгээд яах ёстой гүд чинь зүйлээ ааваас очиж суралцах ёстой гэж аав руу явуулчих ёстой байхгүй. Энэ нэг хүмүүжлийн бас нэг тийм зарчим яриад байна. За нөгөө тохиолдолд яаж юм гэхээр охин хүүхд ямар нэгэн байдлаар нэг буруу зүйл хийгээд асуудал проблем гээ гаргachингууд яадгүй. Ихэнхдээ аав руу ханд. Тэнгүүт нь аав охиноо тайвшруулд нь урчаад за чи энэ асуудал шийдэхэд бол ээжээсээ зөвлөгөө аваа. Яад бол ээж чинь талаар илүү туршлагатай энэ асуудлыг шийдэх гэх. Тэгээд ингээд ихээр яад гэхээр зарим тохиолдолд зүгээр би жишээ болгож ярьж зарим тохиолдолд нэг хүүхд нэг буруу юм ийгээд ингээд уйлаад ингээд асуудал гараад ингээд банд нь ээж дээр гүгэл ирэнгүүт нь ээж нь хүүхдэд тайвшруулчаад нөгөө нэг асуудлыг шийдэхэд бол хэрүүлэхээр ингээд явдаг асуудал. Өөр асуудлыг хүүхд юм шийдэх гэдэг нь шүү дээ. Агшин тэр асуудлын тэр хүүдээ эрэгтэй хүүхдэд аав нь үдгэлж явах хэрэгтэй байдаг байхгүй заачих хэрэгтэй. Эрэгтэй дин шинж нарын аав нь сурах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ тэр үүднээс нь ээж нь тайвшруулчаад за энэ асуудлыг шийдэхэд бол миний хөө
ааваасаа асуу. Аав чинь чам зааж өгнө ч гэдэг юм уу тийм. Энэ чи зарчмын асуудал яриад байгаа шүү ерөнхий. Тэгэхээр мэдээж тохиолдол болгон дээр чи өөр л байгаа шүү дээ. А ээж нь бас нөгөө тохиолдолд яах вэ? Охиноо хүмүүжлэх юм байна. Тий. Аав нь одоо ингээд охиноо гүгээд ирэнгүүт нь охиноо таашуулж гоотой. За миний охин энэ асуудал шийдэн ээжээсээ суралцаа. Тэгэхээр энэ тохиолдолд яадаг гэхээр тэр хүүхэд аав ээжээр хоорондоо маргалдахгүй байна гэдэг бол гэр бүлийн нэгдмэл хүмүүжлийн тийм систем бий болдог. А тэгэхээр манайх зарим тохиолдолд яадаг вэ? Хүүхдэд таашуулж гоод аав ээж нь хүүхдээ өмөрөд аавтай муудалцахаар юм ээжтэй муудалцахаар чи юм хүүхдээ ашлаа ижлээ гэдэг. Энэ бол хүүхдийг маш буруу хүмүүжлэдэг. Хүүхд буруу юм хийжээд яаж зөв шийдэл олох вэ биш. А би энэгээр хамгийн ойр дотны ээжээрээ ч юм ааваараа ч юм ингээ өмөрүүлчих юм байна. Энэ болохоор ингээд бас ингээд хүмүүжлийн бас суур тавихад юм айгүй буруу зүйл ингэж болж өгдөг. Би зөвхөн нэг л жишээ ярьж байгаа шүү. Тэгэд маш олон юм нарийн зүйлсүүд байдаг. Бид нар ингээд хүмүүжлийн мэдлэгүүд байдаг. Энэ бол үнэхээр энэ нийгэмд хэрэгтэй. Яг бол суур хүмүүжил зүй тавьчих юм бол тухайн хүн нийгэмч дээр өөрийнхөө бодлогын хувьд тэр гэр бүлдээч тэр ач тус ингээ авчирдаг аж аргалтай болдог. Үнэхээр энэ хэрэгтэй байхгүй. Тийм болохоор та нар энэ номыг болон энэ мэдлэгийг ингээ хүлээж аваа судлаачаа л гэж ингээ хүсэж байгаа шүү. Тэгээ мэдээж би та бүхэн ойлгохтаа бас буруу зуруу юм уу нэг подкастаар бүгдийг ярих боломжгүй байна. Бас буруу зуруу ойлголт төрүүлчих бас магадгүй байна тийм ээ. Тийм болохоор бас илүү их та бүхэн манай байгууллага дээр ирж ингээ бас сонирхол судлаарай гэж хүсэж байна тий. За. За давчхан яриад ийм л энэ тий. За юу яах вэ? Хоёул бүр анх ярихтаа Варна ашрам дарма гэж эхнээс нь задлж явж байгаа л явчлаа шүү дээ. Эхлээд нөгөө уг нь Варна гэдэг дөрвөн юм яаж исэн тийм тайлбарлаж исэн. Тий ашрамаа ярьсан тийм ээ. Амьдралын хэвшилт ярьсан тийм. Тэр ашрам гэдэг чинь би ингэж ойлгосон шүү дээ. Хүний амьдралын хугацааг ингээл ерөөс дөрөв хувац юм байна л гэж ойлгосон. Тэр зөв. Тий тооны хувьд бол тэгдэг. Ерөнхийдөө энэ цаг үед бол хүмүүс одоо хамгийн ихтэй ойролцоогоор 100 наслан гэж үздэг одоо тийм ээ. Маш зөв буянлаг амтрах юм бол ойролцоогоор 100. Тэгээ энэ 100 наслахад ш тийм эхний 25-ын сурах хугацаанд заруулах хэрэгтэй. Дараагийн 25 жилийн гэр бүлээр амьдраад нийгэм маш идэвхтэй бүтээж бий болох юм. Одоо яа тэгэхээр нэг 50 ч юм уу 55 ч юм уу тийм ээ тэр. За тэгээд дараагийн 25-нд болохоор тийм идэвхтэй байдлаасаа дараагийн амьдралдаа бэлтгэх тийм бэлтгэл үе. Идэвхтэй амьдралаасаа амьдралын төлөө зүтгэж байгаа. За би эн чи юуны төлөө амьдраад байна гэж бодож эхлэх үе. Оо тийм шүү дээ яг үнэ. Амьдралын утга учир чи юу вэ? Нэр ингээд үхлээр бүх юм төгсчт юм уу? Үхлийн дараа амьдрал байдсан юм уу? Амьдралын утга учир чи юу вэ? Би юуны төлөө амьдралаа? Гэт ингээд яг ингэж ухаарах тэр 25 жилийн тэрнийг олоод яг олдог үе байхгүй юу? Тэгээд тэрний дараа чи 25 жилд нь яг тэрнийг хийх юм. Яг дараагийн 25 жилд нь яг тэрийг хийгээд ингээд дараа төлөвлөлтөд бэлтгэдэг. Ийм төгс төгөлдөр байдлаар нас нь хүртэл тэг биеийн чадлын хүртэл ингээд зохицуулагдсан байдаг л гэж ингэж тайлбарладаг. Тэгээд та бүхэн судлаараа энэ бол яг мэдээлэл маягаар өгж байгаа шүү. Тэгээд авахгүй их ухаанаар хандаарай тийм ээ. Тэгтэл бас судлаад үзчихэд гимгүй шүү. За өнөөдөр та бүхэн юм болгон амтайч бай, амгүйч бай бүгд л мөн чанартай өстэй. Амгүй юм ч гэсэн мөн чанартай өстэй тий. Үүрэгтэй дарма гэдэг юмтай байдаг юм байна. Тэгээд тэр дарма гэдэг юмныхын дагуу тэр дарма гэдэг юмнаас нь зөрүүлээд ах юм бол тэр зүйл мөн чанараа алддаг юм байна. Тэгээд ялангуяа хүний дарма буюу мөн чанарыг нь маш сайн ойлгож таньж мэдэх хэрэгтэй байдаг юм байна. Тэгэлгүй яхаа. Хүүхэд өөрийн гэсэн мөн чанартай, хүн болго өөрийн гэсэн мөн чанартай, ажил мэргэжлийн мөн чанар гэж өөр өгд юм байна. Тэгээд эрэгтэй хүн хүйсийн мөн чанар гэж өөр өгд юм байна. Гэдгийг ярилцлаа. Дарма гэдэг чинь мөн чанар гэдгээсээ гадна бас нэг үүрэг гэдэг утга байдаг тий. Тэр талаас нь та нэг тайлбарлаад өгөөч. Одоо үүрэг. За түрүү хэлсэн эрэгтэй хүний үүрэг. Гэр бүлийн хамгаалах гэж ярьсан тийм ээ. Эмэгтэй хүний үүрэг. Хайр түгэх. Хайр түгэх гэдэг. Тэн дээр дахиад нэг би тэр шинээр ярьчих. Тэгээд жишээ нь эрэгтэй хүний үүрэг биш тийм нийгэмд ингэж ажил идэвхтэй үйл хөдлөх тийм мөн чанартай гадуур. Мөн чанар нэг үүрэг. Тэгээд нэг ийм мөн чанар одоо би гоё шин тэгээ эрэгтэй хүн биш тийм ээ. Гадуур тэгж ингэж идэвхтэй тийм ингээ үйл хөдлөл ажил их мөн чанартай. Ажлынх нь одоо мөн гол юуны хаана хан шүү дээ тийм ээ.
Нийгэмд шүү дээ гадуур байх нь шүү дээ. Тэнгүүтээ гэртээ эрэхтэн амрах гэж ирдэг байхгүй. Тэрийг сайн та нар ойлгоо. Жишээ болгож байна шүү. Эмэгтэй хүний үндсэн үүрэг мөн чанар нь гэр бүл дотроо байж дээ. Одоо тэр гэр бүлийн бүх тийм сайхан тэр амжилттай бүх сайхан тэр нарийн ширийн зүйлүүд нь хүүхэд нь ингээд хүмүүжж байгаа эрүү саруу байх гэх тийм ээ. Тэр зүйл чи эмэгтэй хүн гэр бүлтэй хөдөлмөрж идэг. Үүрэг нь тэндээ байж. Гол ажлын талбар тэр байхгүй. Тийм болохоор энийг эрэгтэй эмэгтэй хүмүүс бас ойлгодог байх хэрэгтэй. Нөхөр нь одоо зайл ажиллаж байгаа гэхдээ би дараад нэг дэлгүүр тайлбар ажиллаж байгаа амрах гал эрэнгүүт нь би ч гэсэн ажил одоо чи гэрийнхээ ажил мэдээж тусна. Гэрийн ажил тусна ойлгомжтой. Ганцаар энэ гэсэн үг биш. Зүгээр мөн чанар нь ойлгосоо дэс тайлбарж байгаа шүү. Эрэгт нь тийм цайван амгалан баяр хөөртэй хоол хийгээ хүлээж авах хэрэгтэй. Амарх хэрэгтэй гэсэн үг. Тэг чи нөгөө гэр орон гэдэг бол эрэгтэй хүний мөн чанарын хувьд бол амарх газар нотж байгаа байхгүй. Эмэгтэй хүний хувьд бол тэр гэр орон ажлын талбар. Жинхэнэ одоо хүүхдүүдтэйгээ тэр гэрээ цэвэрлээл тийм ээ хоол ундаа хийгээл хүүхдүүдээ асраал халамжлал ингээл гэр бүлийн бүх шиг тайр дүүгээл хамаатнуудаа үрдэл анхаарал тавиад амар том ажил шүү дээ. Том ажил байлгүй хаа энэ чинь энэ чинь эрэгтэй хүмүүс хийх юм бол чадахгүй. Эмэгтэй хүн баялаасан тийм чадвартай. Тэнгүүтээ эмэгтэй хүн хаагур амардаг гэхээр гэртээ ажил хийчихэд гадуур амардаг байхгүй. Яа гадуур найз нөхдөйгөө уулзаад дэлгүүр хошоо гэсэл тийм ээ. Тэгэхээр найзуудтайгаа нэг яад энийг газар ор суугаад ярьж хөөрөөл тийм ээ. Гоё амарт болдог үстэй. Амарт болж байгаа тийм ээ. Тэгэхээр чи эрэгтэй хүний амарт нэг өөр, эмэгтэй хүний амарт нэг өөр. Ажлын мөн чанар өөр гэдэг нэг ийм зүйлүүдийг бид нар бас ойлгодог байх тийм. Яг ведийн соёл дээр яг ингэж тайлбарласан байдаг. Гэхдээ эн чинь нөгөө биендээ тусалдгүй гэсэн үг биш үү? Нэг нь одоо хүүхдээ харахгүй гэсэн үг биш. Зүгээр ерөнхий мөн шин чанар тийм шүү л гэж би ингээ тайлбарлаж байгаа байхгүй юу? Гол нөгөө үүрэг хариуцлага тиймдээ байдаг шүү. Тэрийг бид нар сайн ойлгодог байх хэрэгтэй. Тийм болохоор эрэгтэйчүүд эхнэрүүдээ сайхан хэрэгтэй байна. Амрааж явах хэрэгтэй. Амраахтай яах вэ? Гадуур гарах. За би хүүхдээ өнөөдөр харъя. Маа гэдэг нэг шууд ингээд даасанд нь нилээд нь төр хийж өгөө. За миний хонгор одоо ингээд сайхан амраад ингээд гадуур дотор яваад тийм ээ найз нөхдөйгөө уулзаад дэлгүүр хошоо гэсээд ирээгээд явуулдаг байх хэрэгтэй. Нөгөө тохиолдолд эхнэр хүн нөхрийгөө ядраад ирэхэд ингээд сайхан гоц унцныгаад хоймортой суулгаж байгаа тийм ээ. Халуун хоолыг бол халамжлаа. За миний хөгш аль сайхан амар ямар энэ дуртай юм аа үз. Ингээ сайхан амраадаг байх хэрэгтэй. Гэхдээ эн чинь бас ингээд тунгийн олон шүү дээ тийм ээ. Ихтэй тийм шин чанартай шүү гэдэг нь ойлгоод. Тэгэхээр ингээд ихээр эрэгтэй хүн гадуур ингээ ажил хийж чижээ гэрлүүгөө яардаг. Эхнэр хүүхд рүүгээ яарал. Тошоош очмоор санагдал тийм ээ. Хүүхдээ санаад яардаг. Ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө тохиолдолд яах нь вэ? Энэ хоёрын чи хоорондын мөн чанарын зохицолгоо гэж юм байна шүү дээ тийм ээ. Энийг л би ойлгосоо тэр ерөнхий зарчмыг ярьж байгаа шүү. Тохиолдол болгон дээр янз янз байгаа. Тэр болгонд нь тэгээ та нар өөрсдийнхөө оюунаараа зохицуулаад ингээд явнаа. Тийм болохоор одоо шинэ эрэгтэй хүн ингээл та нар ингээл хараа да ингээл. За шинэ эрэгтэй хүн одоо ингээл нэг ингээл төбөө шанахтаа ингээл ноцтол ингээл энэ гэрийн мухар сахаал ингээл хормогч зүүчээл ингээл хийж болно. Гэхдээ тэр гол ажил нь байж болохгүй тэрийг л хэлээд байгаа юм. Тийм ээ? Миний хонгор жоохон босолтой юм чи одоо ингээд чи гадуур дотор ингээд яваад гэр бүлийнхаа тэр ирээдүйн төлөө санаа тавиад ингээд мөнгө төр болоод ирээ эхнэрээ явуулчихад өөрөө гэртээ хүүхдээ хараад суух юм бол энэ чи мөн чанар нь зөрчилдөг. Тэгэхээр тэр эрэгтэй хүн яах вэ? За энэ тохиолдолд яа гэхээр би ерөнхий юм ярьж байгаа шүү. Мэдээж нэг хэсэг хугацаанд нөхөр нь харах хэрэгтэй. Гэхдээ дандаа тийм бай гэсэн үг шүү байхгүй. Тийм ээ? Эхнэр нэг хэсэгт ажиллаж байгаад ингээ ихэр чи эмэгтэй хүн эрэгтэй хүний байр суурийг аваад гэр бүлээ хамгаалаад гэр бүлээ тэжээнд итгэхээр байгаль тийм шин чанар байдаг болохоор ингээд маш их ордон зөрчлүүд гарч ирдэг. Стрессүүд одоо тэр нийгмийн сэтгэл зүйн олон асуудлууд гарч ирдэг. Бие махбодын хувьд ядардаг тэр дагаад гормонууд нь мууддаг. Гормонуудад ирэхээр эрүүл мэндийн маш олон асуудлууд гардаг. Тэгээд тэрийгээ дагаад сэтгцийн маш олон асуудлууд гардаг. Маш олон тэр нийгмийн маш олон хүндрэлтэй асуудлууд гарч ирдэг. Мэдээж энэ гисгүй хугацаанд бол биендээ тусаад байж болно. Эсвэл тохиол тэр гэр бүлийн тэжээнд хамгаалах үүргийг гисгүй хугацаанд
тэр эр нөхөр буцаад авах хэрэгтэй заавч өөр тэр эхнэрийг тодорхой хэмжээнд эхнэр хүн ажил хийж ёстой хийх хэрэгтэй. Тэгвэл тэр гол үүрэг хариуцлага эртэн өөрөө үүрдэг ёстой байхгүй. Санаа тавьдаг байх хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдэд халамжлах анхаарлах юм эмэгтэй хүн бас өөр төрөө заагуулчгүй анхаарал байнга тэндээ санаа тавьдаг байх хэрэгтэй. Яагаад за би түр хэлсэн шүү дээ. Хүүхдийг хүртэл ямар хоолн дуртай бай яах вэ гэдгийг эмэгтэй хүн хараад мэдэрдэг ерөөс. Хараад мэдэрдэг. Ирчүүд хажууд нь ордоод байхад ойлгохгүй заа юу. Энэ хүүхд өлсөөд байна уу? Ахаасаа тийм бүдүүн баар юм чи яах юм? Сүүлд нь нэр он чин хоол өсөд исэн юм биш тэгээд айгуу тэгэж мангат нэржээд. Тэгэхээр иргэжүүдийг ингээ нийгэмд үл хөдлөх юм уу тэд шаал бол хөдлөн. Тэр оюун гэдэг байгалаасаа тийм гэдгийг би ойлгох гэдэг шүү. Ойлгож ийн ер нь миний ярьж байгаа шүү. Тэрээс бол ингээд тэр гендер асуудал гараад ирчүүд нь эмэгтэйчүүд нь гэртээ суу гэсэн үг биш шүү. Хоёулаа л ажил хийх ёстой. Гэхдээ байгалийн мөн чанар нь тийм шүү. Тэгээд би нэгээ тэгж ойлгож харьцдаг байгаарай л гэж би энэ гэр бүлийн хүмүүст хэлж байгаа шүү. Тэр орчин үед яг практик дээр наатгаж хэрэгжүүлэх гэвэл за эрэгтэй хүн мэдээж яг үндсэн гэр бүлийнхээ санхуг авч яваад тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгээд хамгаалах үүргээ гүйцэтгэн эмэгтэй хүн мэдээж яг би өөрийнхөө туршлагаас харахад гэртээ бас яг нам суух чинь хэцүү байхгүй. Тэгэхээр ажил хийж болно. Гэхдээ яг үндсэн тэр гэр бүлийн тэжээн тэтгэх үүргийг нэг амар өөр дээр шаардлагагүй. Чи одоо чи бол ингээд сайхан мөнгө олоод тэрийгээ сайхан гэр өөртөө зориулах хэрэгтэй байхгүй. За одоо би миний цалин бол нөхрийн цалин бол гэр бүлийн тэжээн тэтгэн. Миний цалин бол би өөртөө зориулна. Яг ийм зарчмаар байх хэрэгтэй. Тэгэл яг хүүхдүүдтэй ч юм уу өөртөө найз нөхдөд ингээд гадуур амралтандаа зориулдаг байх хэрэгтэй юм гэдэг. Гол тэр гэр бүлийн ачааг нөхөр үрдэг байх хэрэгтэй. Гэтэ энэ бол ерөнхий зарчмаар ярьж байгаа шүү. Тийм байж ер нь жам ёсоор яа. Тэгэх юм бол ингээд жам ёсоор тэр гэр бүл их тийм зөв гол төрлөөр явдаг. Тэгээ хүүхдийн хүмүүжлэн ч зөв явждаг. Тэгээ нийгэм зөв явахын суур нь өөрөө гэр бүл шүү дээ тийм үү. Тэгээ гэр бүл зөв явахын суур нь эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрийнхөө мөн чанарыг анханаас нь ойлгох. Тэгээ ойлгож байгаа чинь зөв харьцсан шүү дээ тийм үү. Энд чинь ийм мөн чанартай шүү. Ингээд зөв харьцахтай л. Тэгээ нэг юм байдаг хгүй. Эрэгтэй хүн үүргээ биелүүлж байгаа, эмэгтэй хүн үүргээ биелүүлж байгаа тохиолдолд гэр бүл зөрчил гардаг. Бүр баталгаатай шүү. Ерөөс гарахгүй. Маш сайн ойлголцсон ерөөс. Маш аз жаргалтай. Тэр гэр бүл өсөж байгаа хүүхдүүд хүртэл маш аз жаргалтай. Маш зөв хүмүүждэг тэгээд. За тэгвэл өөрийг биелүүлэхгүй бол яг ямар шийтгэл өгдөг юм бол? За би өөрийгөө биелүүлэхгүй. За өөрийгөө одоо шууд зөрүүлээ тавья. За. Одоо би нэг жоо муугаж шавчих юм бол зөв юм уу? Гэр бүлийн тэжээн тэтгэх үүргээсээ эрэхтэн татгалцлаа. За. Ажил хийхээс залбар. Үгүй чи ямар яшигтай төвхтэй боллоо. Тэгэхээр чи одоо нөгөө эмэгтэй чинь яах вэ? Өсөөсөйг үүргийг авна шүү дээ. Үүргийг авна шүү дээ. Гэр бүлийн тэжээн одоо ганц бай ихчүүд зөндөөл шүү дээ. Тэж тэхгүйгээр яах юм? Энд чинь бол зайлшгүй зүйл баг. Хийж ихлээ. Тэндээс маш олон нийгмийн болон гэр бүлийн асуудал бэрхшээлүүд гарч ирэх юм тийм үү? Тэгнэ үстэй тийм үү? Сэтгэл зүйн асуудал гарч ирнэ. За хамгийн ихний асуудал яадаг ээр хүн хүндлэлээ авч эхэлдэг. Тэр хинч за одоо хаалтан дотор хүн гэж тоохоо юм байдаг. Хичнээн одоо нөгөө хоолунд яг юма зохицуулж илаа ч гэсэн хүндлэхгүй тийм. Тийм шүү. Одоо тэр ингээд нэг хормогч бариад одоо хүүхдээ бариад ингээд өсөж хүмүүжлээд ингээд тэр эмэгтэй хүний үүргийг өстө 1000 сайн биелүүлээд цаанаасаа л зөрчил үүсчих эхэлнэ. За яаж зөрчил үүсэх вэ? Яад ингэнгүүт нь тэр хүүргийн биелүүлж байгаа үед тэр ихтэй хүнд хүндэл чухал байдаг байхгүй хүндэл. Тэгэн штэ хамгаалж байгаа ийм хүнд ачаа үрж байгаа хүний чинь хүндлэх ёстой үстэй. Тийм ээ тэр гэр бүлийн гişүүд. Хүндлээд Монгол ясанд яадаг вүлээ? Та бол гэрээ хийзээ. Та хоол мэдээж идэ гэл ганц аяг хоол өгөөд гэл хамаг хүнд юм уу хэлбэдэг гэж бодож байгаа шүү. Тийм биш. Тэрний чинь танд сэтгэл зүйн нарийн хууль явж байгаа байхгүй. Эрэгтэй хүнд тэгхлээ үнэхээр ач харгалтай байж. Тэрээс эрэгтэй хүнд гадуур хүнд ажил хийгээд ингээд ядраад мадраад гэдэг нь 20 дугаар асуудал. Эрэгтэй нөө юу чухал гэдэггүй. Хүндгээ бачих юм бол эрэгтэй нөө асуудал байдаг байхгүй. Жиггэр асуудал. Тэгээд ихээр эрэгтэй яах вэ? Уруудаад дороодоод хиймэрг болоо тэгээ юу яах вэ? Арх боон, аригчин болно. Тэгээд ингээд тэгээд ирэнгүүт гэр бүл яах вэ? Тэгэл болох юм шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Энэ олон нийгмийн сүр үзлүүд чи гэр бүлээс эхэлж байгаа байхгүй.
эхнэр нь хүндлээ байгаад ирэхээр ойлгохон байгаад ирэхээр нөхөр нь одоо яг ажиллаа хийж чадах юм байгаад амжилттай байгаа тэр Аз хэмээр уран бүр нарийн байдаг л да тийм 8 шинж чанараар ингээд амжиж ундаг байхгүй юу би бүр. Эхтэн хүний ундаг процессыг бүр бичсэн мэт. Өсдөг процессыг бичсэн мэт. Тэр бол эхнэр амнаас л эхэлдэг. Чи юм уу азгүй бүтггүй гаршгүй л хэлчих юм бол тэгэл бүтлгүүд тэр эмхтөний амнаас. Ер нь бол эмхтэн хүний энерги амнаас эхэлдэг байхгүй. Эмхтэн яаж гэр бүл аз жаргалтай болохоор эмхтэн тийм нэгдэг шин чанар тийм илдэг зөөлөн бусдыг урам мөхс дэмжсэн маягаар ярих хэрэгтэй эмхтөний шин чанар. Хинд өгөх хэрэгтэй байдаг тэрийг. Нөхөртөө өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ ведэд юу гэж тайлбардаг гэхээр нөхөр бол гарч идэн эхнэр бол батраа. Байгалаасаа л юм. Тэгсэн чинь нөгөө батраа нөгөө гарч идэндээ хэрэглүүлэхгүй гэдээ хэлж шít нөгөө ам хайлаарэ. Тэгээ чи одоо батраа чи нөгөө хэрэглэхгүй байх юм бол хэрэглүүлэхгүй байх юм бол гарч идэ яах вэ? Асахгүй шít. Тэгээ асахгүй юм чи яаж нийгэм амжилттай аз хиймэртэй мөнгө төгрөг орж идээд нэр хүндтэй байдгийг. Эхнэр нь хүндэлдэггүй хүнийг тэр хамт олон болон нийгэмч хүндэлдэг ерөөс. Тэгээ хүндэл юунаас эхэлдэг гэр бүлээс эхэлдэг байхгүй. Ээж нь нөхрийг хүндэлж байгаа үед бүх хүүхдүүд нь аавыгаа хүндэлдэг. Тэгээ тийм хүндэлж байгаа нөхөр хүсээгүй аз хиймэр гэдэг зүйл хийдэг. Яаж хийдэг гэж эхнэр амнаас эхэлдэг байхгүй. Эхнэр дандаа сайн зэнийг өрөө хүсдэг. Байхгүй байсан ч гэсэн миний нөхөр чаднаа чи хийнэ. Би чамайг мэдж байна. Чи минь чадна шүү. Чи минь агуу баатар шүү. Баатар биш ч гэсэн нөгөө эхнэр чи яг баатар болдог байхгүй гэсэн утсандараа ирчүүд. Ямар ч ир хүн эхнэрийнхээ тэр батрааны тусламжтайгаар л явдаг. Ийм зогцлогоотой байж дээ. Тэгээ тэрийг хэлж байгаа шүү. Тэгээ энэ зогцлогоог л ойлгочих юм бол эмэгтэй хүн бол энэ нийгмээс бүх хүссэн юм аа нөхрөөрөө амжилж явдаг. Тэгэхээр ингэж яриад штэ эрэгтэй хүн хүндлэл хүсдэг, нөхрөө хүндлэх хэрэгтэй гэдэг. Эхнэрөө зөрүүлээд ингэж хэлдэг байхгүй юу? Эрэгтэй хүн өөрөө хүндлэгтгүйц байх хэрэгтэй штэ. Яг үнэ. Хүндлэгтгүйц биш хүнийг яаж хүндлэх юм бэ? Яг үнэ. За тий. За тэгэхээр чин эмэгтэй хүний нэг сайн сайхан зүйлд хүрэх эмэгтэй хүний дэвчлэг зүйл байдаг. Дэвчих хэвээр зүйл. За. Эмэгтэй хүн гэр бүлийнхээ доторх бүх гишүүдийн сайн муу бүх муу мухай минь хүртэл бүр ингээд нарийн хүртэл мэддэг. Эмэгтэй хүн нөхрийнхээ бүх муухай юм ингээд нэгт мэддэг бүр хараад ингээд. Бүр аабыг бол тоож чаднаггүй. Бичих юм бол бүр ингээд бүр юу ч үдээгүй муу юм бичиж чадна эмэгтэй. Яагаад бол эмэгтэй эрэгтэй хүнийг бүр нэг тагчдаг байхгүй. Энэ муухай шин чанаруудыг харахгүй байгаад сайн шин чанар нөхрөөсөө олоод дэмжих нь эмэгтэй хүний нэг нэмэр үүрэг. За. Ингэж хийж эхлэхээр яадаг гэхээр түр хэлжтэй эрэгтэй хүний тэр хүндэл бол наац хэмэрнэ гэдэг гаж нэгсэндээ батрааныхаа жижиг хэсгийг өгж эхлэх юм шүү дээ. Тэр батраа ч бас өөрөө нэг үүрэгтэй шүү. Тэр үүр нь болохоор тэр муухай шин чанаруудыг хараад сайхан шин чанарыг хөгжүүлэхэд л оршдог эмэгтэй юм шүү. Тийм болохоор төвчл гэж хэлж байгаа юм байна. Тийм болохоор дэвчил гэж хэлж байгаа. Төвчээр гаргаад яг үнэн дэвчээр гарах. Ямар ч тохиолдолд дэвчээртэй хүн бүх зүйлийг хождог. Тэгээд би түр хэлсэн шүү дээ. Гэр бүлийн аз жаргал гэдэг юм чигээд дэвчээрийн тусламжтайгаар хөгждөг гэж ярьсан шүү дээ. Ингэж хөгжүүлдэг юм аа. Муу мухай чанар хичнээн их байсан ч гэсэн тэрийг үл тоогоод ганц хоёр байгаа сайн шин чанар олж хараад тэрийг магтаад бай гэсэн үг юм а тий. За яг хуу хоосон магтах биш л дээ. Үнэхээр ингэж үнэ магтаад бай гэсэн үг. Гэхдээ тэрийг дагаад яа гэхээр эмэгтэй хүнд маш сайн шин чанарууд хөгждөг байхгүй. Ямар шин чанар хөгжсөн байна? Бүгдийг олж авдаг дэвчээр гэдэг шин чанар хөгжсөн байдаг эмэгтэй. Эрэгтэй хүнд хүндлэл чухал байдаг. А эмэгтэй хүнд бол амар амгалан байдал чухал байж дээ. Тэр өмгөөл хамгаалдаг зүйл. А тэрийг хэн өгдөг вэ? Нөхөр яаж өгдөг вэ? Өөрийнхөө тэр оюуныхаа туслалаа тэр гэр бүлээ хамгаална. Тэгээд тэр цалин ус мөнгөө авч өгнө. Эрэгтэй хүн өөрөөхөө л гэр бүлээ хайрладаг. Эмэгтэй хүн өөрөөхөө л хайрладаг. Гэхдээ эмэгтэй хүний хайр гэр бүл харагдж хөрдөг болохоор ээжийн тухайн дуунууд маш их байдаг. Аав бол дандаа хойшоо тавьчихдаг. Гэхдээ аав цаад өөрийнхөө төлөө хайрлаж байгаа шүү дээ. Эрүүл мэндэд зэрэгсэд гэр бүлийнхэн төлөө залуу халуунаас бүх юм зориулдаг шүү дээ ирчүүд. Тэгээд энэ нийгэмд байгаа хамгийн хүнд ажлыг хэн хийдэг вэ? Уул уурхай, байшин, барилга, машин тэр гэдэг энэ нийгэмд одоо ингээд авчиж байгаа хүнд ажлыг хэн нугалдаг вэ? Ирчүүд. Тэд яагаад яаж эднийг нугалдаг гэж болно? Гэр бүлээ буюу эмэгтэйчүүдийн тусламжтайгаар нугалдаг байхгүй. Тэгээд тэр ач тусыг хэн гүртдэг вэ? Буцаал гэр бүл буюу эмэгтэйчүүд л гүртдэг хамтаараа ингээд. Тийм байгаа үстэй.
Та нар хараараа тэр шуугинд хамгийн хувцастай хэн бэ? Эмэгтэй хүн. Эмэгтэй хүн. Ирчүүдэд яа тэр хоёр хэлж байгаа хувцас. Тэр чухал биш эмэгтэй хүн, эрэгтэй хүн. Эрэгтэй хүн юу чухал байдаг вэ? Эхнэр нь аз жаргалтай байх чухал. Мэдээ чухал. Эрэгтэй эхнэр нь аз жаргалтай байхад бол ийм эмэгтэй эрэгтэй хүн ийм мэдрэмж чухал байдаг. Энэ би гэрийн би эмэгтэй хүний би нэг чухал зүйл хэлэх нэг хоёр чухал зүйл санаж байгаа дээр хэлж. Эрчүүдийг удирддаг хоёр арга байдаг. За. Эмэгтэй хүн удирддаг. Яаж удирддаг гэж чи юу гэж бодож байна одоо тэгээд ямар ч байсан тэр нэг да ч юм уу хэрүүл тэмцэл юм уу гүйснээр удирддаг. Ведэд хэлснээр болно шүү дээ. Ведийн энэ сургаал номдэр хэлснээс эмэгтэй хүн ийм хоёр байдлаар эрчүүдийг удирддаг. Нэгдүгээр би чиний өмгөөл хамгааллаас чи хамаарж байгаа чиний гэр бүлийн чиний хэсэг шүү. Чи надад хэрэгтэй. Чи надад хэрэгтэй шүү. Тэгээ эрэгтэй хүн хараад энэ надгүйгээр эдгээр минь яандаа гэсэн тэмцдэг зүйл байдлаар гүцэнгүү дараахан чамаас хамааралтай шүү гэсэн тийм зам байдлаар ингэж удирддаг. Сул дорой маягийн байх хэрэгтэй юм уу? Яг сул дорой биш л те. Гүцэнгүү тийм дараахан зам гэдэг чинь сул дорой гэсэн үг ш. За. Яг хоо дараахан тийм зарахаар ирчүүд тийм зүйлийн төлөө ингэж хайрж хамгаалах тийм шинж чанартай. Тэрний төлөө юу ч хийхээс боцохгүй. Юу ч хийх жоох түүний төлөө бүх юма зориулахад бэлэн байж. За. Нэг тийм байдал. Хоёрт нулимс. Эмэгтэй үнэхээр ингээд нулимсаа гарчаад жинхэнэ хүн бол тэр нулимсыг ингээ хараад үнэхээр яадаг байхгүй. Бууж өгдөг байхгүй. Би нэрээ надаас хамаарж байгаа миний төлөө бүх юм зориулсан миний хүүхдийн үрдэл гаргацсан энэ эмэгтэй ингэж уйлуулчих гэжтэй гэдэг бууж өгдөг. Тэр чи яаж хайраар бууж өгч байгаа үстэй. Энэ хоёр зүйлээр ингэж бууж өгдөг. Эмэгтэй хүн энэ хоёр аргаар эрчүүдийг удирдан чиглүүлж идэг. Гэхдээ зөв ашиглах хэрэгтэй. Буруу юм ашиглаж болохгүй тийм ээ. Энд чинь нэгсэн бод Байнга уйлаад байх гэсэн үг шүү дээ. Үгүй биш. Эрчүүд тэрийг хараад бодно шүү дээ тийм ээ. Тэгээ ийм нарийн сэтгэл зүйн хуулийн дагуу үйл процесс явагддаг гэдгийг та ойлгосоо гэж жишээ авч байгаа шүү. Тэгээ процесс болгон тухайн нөхцөлтэй өөр байж таараа тийм ээ. Гол зарчмыг ойлгоорой та бүхэн. Эрэгтэй хүнийг яаж сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг талаар зөндөө ярьлаа шүү дээ. Одоо тэгвэл та нөгөө эмэгтэй хүнийг жоохон тэнцвэртэй байлгая. Эмэгтэй хүнийг яаж аз жаргалтай тэнцвэртэй байлгах вэ гэдгийг дэлгэрэнгүй ярив. Эмэгтэй хүн юу ямар хүнд аз жаргалтай чи өөрөө юу гэж бодож байна ер нь? Би мэдэхгүй байна уу. Ведэд юу гэсэн байдгийг тэрийг сан. Эмэгтэй хүн нэгдүгээр тийм өмгөөл хамгаалтай хүн аз жаргалтай. Тэгээ хамгаалсан мэдрэмжтэй байх юм. Шинэ ард иргэд ямар үед амгалан байдгийг. Төр засаг ард иргэдийг хамгаалж байгаа үед ард иргэд их амгалан байдаг байхгүй. Тайван. Хууль нь хууль шиг хэрэгжээд төр засгийн шударга тэр хаан болон одоо энэ төр засгийн удирдагч нар тийм ээ. Төр засгийн удирдагч нар нь ард түмнээ ингээ хайрлаж байгаа тохиолдолд ард иргэд маш тэр амар амгалан байж байгаа. Энэ бол аз жаргалтай байх үндсэн суур нэгтгэх ойлголт. Тэр амар амгалангийн ойлголт. Тэрнтэй адилхан эмэгтэй хүний хамгийн ихний ойлголт нь тийм хамгаалагдсан байх. Хамгаалж ийн гэдээ бүр хитрхи хувийн орон зайд нь халтах ч юм уу хитрхи нөгөө нэг хайр цэг мэдээж тэглэгээ байгаа. хадгалаад байж болохгүй үстэй. Тий хамгаалагддаг нь бүр оюун санааны түвшинд, сэтгэл зүйн түвшинд ярьж байгаа. Бас эд баялагын түвшинд. Гэр бүлийн түвшинд. Эмэгтэй хүний хамгаалагдсан мэдрэмж нь юугаар ирдэг гэхээр гэр бүл амар амгалан байхаар эхэлдэг. Нэгдүгээр эмэгтэй юу байх хэвээр. Тийм хамгаалагдсан байх хэвээр. Хамгаалагдах дотор чинь гэр оронтой байх хэвээр. Зөв. Хоолндтой байх хэвээр. Зөв. Гоц сунартай байх хэвээр. Зөв боос тээ. Өөрөөтэй байх хэвээр юм. Бүх ийм юмудаар хамгаалагдсан буюу тэжээн тэтгэгдсэн байх хэвээр. Ойлгож байгаа зү дээ. А ийм тохиолдолд эмэгтэн яадаг оюун санааны хувьд бас хамгаалагдсан байх хэвээр. Аз жаргалтай байхын тулд эмэгтэйнд энэ чухал гэж дээ. Яг энэ жоо ойлгоход хэцүү байна уу? Гэ ойлгочлаа л та. Гэхдээ нөгөө зарим хүмүүс буруу ойлгоод наад үгүй чинь нөгөө хит туйлшруулад хамгаалж ийн гэж шорон тойрчихгүй л. Тий. Эрхчлөөг нь хааж баймлах үе, тэгэж ойлгох үе л гэж жоохон санаа зовж байна. Тий. Тэгэхээр чи нөгөө яг хариуцлагатай ирчүүд яг эсэргээр юм байж дээ. За. Эмэгтэйчүүд одоо жишээ нь аав ээж хоёр бол хүүхдэд хайрладаг үсттэй. Гэхдээ хүүхдээ эрхчлөөтэй байлгадаг юм.
Гэхдээ тодорхой хэмжээнд хязгаарладаг тийм ээ. Ямар тохиолдолд хязгаарлагддаг буруу юм хийх гэдэг тахтан тийм ээ. Тэгдэг үстэй тийм ээ. Одоо осол ч юм уу, юу тийм аюултай ч юм уу, тийм тохиолдолд буруу зүйл хийж байгаа тохиолдолд нь аав ээж нь хамгаалаад тэр хүүхдийг болиулдаг үстэй. Тэглээгээ тэр чинь яасан гэсэн өмнө үү? Хааж байгаад юм гэсэн үг биш. За. Яг үндсэндээ нарийн ярих юм бол хайр гэдэг бол яг хариуцлага л байхгүй юу юм. Хариуцлага их үүргийн үрээнд ингээд бүхэн энэ олон яагаад ийм нийгмийн хуйлууд ингээд байж идгийг. Энэ бол нийгэмд байгаа энэ олон хүмүүс биш тийм үү? Эдгээр бүгд ад жаргалтай байхын тулд ингээд зохицуулагдсан ийм хуйлууд байж идэг. Тэр талаар би вэдийн хуйлуудыг яриад байгаа. Энэ сэтгэл зүйн хуйлуудыг яагаад би яриад байгаа. Энэ сэтгэл зүйн хуйлууд чинь мэдснээр хүмүүс хоорондоо ийм найрамдалтай ад жаргалтай байх үндсэн нөхцөл бүртгэхэд хэрэгтэй байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол тэр бол эхлээд гэрт тогтчиж нийгэм тогтно шүү тийм үү? Гэр бүл гэдэг бол хоёр хүний хоорондын харилцаа байгаа. Хоёр хүн хоорондоо харилцагчдод бие биений шин чанар үүргүүд нь баглаасаа өөрөө тэгэл ойлгох юм мэдлэг хэрэгтэй байгаа. Мэдээж тэр дотор чинь нарийн ширийн зөндөө л асуудлууд гарна. Тухай болгондоо өөр штэ тийм ээ? Тухай болгонд нь ахта ерөнхий зарчмаар ойлгодог байх хэрэгтэй. Тийм болохоор эмэгтэй хүнийг хамгаалах хамгийн үндсэн зүйл нь бол эмэгтэй хүнийг аж аргалтай байх. Аж аргалтай байх хэрэгтэй шүү дээ тэд нэр. Тийм биз дээ тийм ээ. Эмэгтэйчүүд аж аргалтай хүмүүс эрчүүд аж аргалтай байдаг. Тэгэхээр энэ хоорондоос энэ үүргүүд ингээд үүрэг болон хариуцлагууд нь хоорондоо ингэж өөр байдаг шүү л гэдэг нь ойлгох хэрэгтэй ерөнхийдөө. За, наад санаагч юм бол маш сайн ойлголоо. За, ойлгосон бол тэгээд түрүүн би нөгөө яасан штэ даармаага буюу үүргээ биелүүлэхгүй бол ямар шийтгэл хүнд ирдэг вэ гэж асуусан штэ. Энийг жоохон кармын талаас нь ч юм уу тайлбарлаад өгч. Шууд холбогдлоо да. Би зүгээр жишээндээ л ярьчих. Маш энгийнээр. Би үүргээ биелүүлэхгүй байгаа юм бол бидний хооронд зөрчил гарна. Дутагдлын зөрчил гарна ямар нэгэн байдлаар. Юу дутагдах вэ? Хайр, халамж, мөнгө, төгрөг. Тэгээд дутагдал гараад ихээр яах вэ? Зөрчил гарна. Зөрчилчин гүнзгийрээд ихээр юу ах вэ? Тэгэл салалт болно. Тэгээ салалт буюу маш их зовлон шанал бий болно. Энэ өөрөө шийтгэл. Маш энгийнээр хэлэх юм бол. Үүргээ сайн биелүүлж байгаа үед биднэрт асуудал проблем гэдэг зүйл маш бага байдаг. Ямар асуудал байдаг вэ? Гэтэрхий аж аргалтай өнөр гэдэг асуудал байдаг юм. Ер нь энгийнээр л. Юу гэр бүлийн үүргээс гадна хүн болгонд ажил мэргэжлийн үүрэг гэж байгаа шүү дээ тий. Тэгэл юу байна вэ? Тэр үүргээ биелүүлэх одоо жишээ нь цагдаа нар эмчнэр нөгөө хамраг өргөдөг шүү дээ тий. Тэрэн шиг одоо хүн болгон өөрөөсөө ингэсэн үүрэгтэй нягтланч бай, байрлагч бай. Тэгээ тэр үүргээ ер нь биелүүлэхгүй эсвэл үүргээ биелүүлснийхаа төлөө авилах ч юм уу ямар нэгэн юм шаарддаг бас тиймэрхүү үзэгдэл нийгэмд байдаг шүү дээ. Өөр доногдсон үүргээ биелүүлснийхаа ач тус гэж нэг мэрдэг. Тэрэнд бол бид нарт одоо цалинч гэдэг юм уу тийм ээ? Алдар нэр хамт олон гэл ингээл тийм одоо ямар нэгэн материалыг эд байлгаар ирж ш тийм үү? Тэнгүүтээ үүлийн өрийн талаас ярих юм бол нүгэлт үйл, буянт үйл гэдэг хоёр зүйл гараад ирчих واخ. Буянтай үйл хийх юм бол буянлаг үйл ач тусгам, нүгэлтэй үйл хийх юм бол нүгэл ирнэ. Тэгээд одоо шин би нэг жишээ авъя да. Одоо ингээл нийгмийн удирдлагч одоо бид ингээд нүүрсний хулгай гэл ингээд зөндөө яригддаг шүү дээ тийм. Нөгөө төсвийн хулгай гэдэг юм уу тийм ээ. Төр засгийн одоо энэ улсын хурлын гишүүдийн үүрэг чинь уг нь зөвхөн энэ улсыг сайн сайхан байлгах мэдээж тий. Тэрийг зохицуулах үүрэгтэй шүү дээ. Бид чинь том гэр бүл байхгүй. Монгол улсын гэр бүлийн одоо үндсэндээ аав ээж нь энэ улсын хурлын гишүүдүүд байхгүй. Тэгээ хүүхдүүд нь ингээд 3 сая хүүхэдтэй. Тэгээ эднийг нэг сайхан тийм ээ. Нэг ад жаргалтай амар амгалан цаахан ингээд нэг амтруулчих хийсэн гэж дайж байгаа. Тэгсэн чинь нөгөө аав ээж нь болохоор нөгөө хүүхдүүдэд зориулах мөнгийг хүүхдүүдэд зориулахгүй өөрсдийнхөө нөгөө таашаал хамжин төлөө ингээд зориулаад байвал яах вэ гэж асуудаг юм шүү дээ. Тийм. Ажил мэргэжлийн үүргийг гүйцэтгэхгүй байх юм бол энэ нүгэлт үйл ажиллагаа болно. Нүгэлт үйл ажиллагаа болох юм бол яа гэхээр жишээ нь би одоо зүгээр холын шил авъя л да нэг тийм бусдын сайн сайхны төлөө буюу нийгмийн олон гишүүдийн сайн сайхны төлөө зориулагдсан мөнгийг тэр хүнд өөртөө ингээд шампчлаа. Нөгөө юугаа ашиглаад юу лээ? Эрх мэдэл албан тушаал ашиглаад. Тэр хүн чинь эрх мэдэл албан тушаал тохиолдож очиагүй шүү дээ. Бас тэр чинь
тэрийг үртэх хэрэгтэй болохоор боёнтой болохоор очиж байгаа. Гэхдээ боёно буруугаар ашиглаа гэж бодъё. Тэгэх юм бол за хэсэг хугацааны дараа ч юм уу дараа төрөлдөө тэр нийгмээс тийм аш тус авчрахааргүй тийм нийгэм төрдөг. Жишээ нь Африкийн их ядуу орн ч юм уу тийм ээ. Тийм ядуу дүүрч ч юм уу. Эсвэл аав ээж нь гүү ч юм уу аав ээж тийм нийгмийн тэр бусдын хөрөх ач тусыг өөртөө хөвдө ашиглаж байгаа чинь дараа нийгмээс ач тус авчрахааргүй тийм нөхцөл ордог. Тийм зүйл төрдөг. Үлийн өрөөлөөр ингэж тайлбарладаг. Ойлгож байгаа юм тийм ээ? Ойлгосон. Тэгээд бүх зарчим нь ингэж явагдав. Тийм болохоор хүм аль болохоор шудраг зүв байхыг л кичих хэрэгтэй. Тэгээ хүн жинхэнэ аз жаргал ач тусын хүрийг гэх юм бол тэр боёнлог үйл ажиллагаа юмнуудыг маш сайн хийдэг байх хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ. Тэр удаж тудлгүй л үр дүн ирдэг. Ийм нарийн байгалийн үйл өрөөл үйлчлдэг юм аа. За. Одоо эн чинь үүрэг гэдэг үг байгаа шүү дээ, тий? Мөн чанар гэж байгаа даарма гэдэг үг чинь. Тэгэнгүүт хүний мөн чанар, хүний үүрэг гэж нэг юм байх уу? Уг нь бол энэ зүйлийн талаар л энэ подкастын туршид би урд нь сайн ярьсан. Хүний нэг маш чухал үүрэг байдаг. Тэрийг болохоор санскритаар санатана даарма гэж нэрлэдэг. Санатана гэдэг нь мөнхийн, даарма гэдэг нь одоо үүрэг, мөнхийн үүрэг. Хүний хамгийн гол үүрэг нь бол тэр мөнхийн үүргээ мэдж авах талаар шүү дээ. Би хинбэ гэдгийг ойлгохоос л ерөөс эхэлдэг. Би хинбэ? Би хаанаас ирсэн юм бэ? Би одоо хаашаа явах юм бэ? Үүлийн үүрэг гэж юу юм бэ? Би юу нүү өөрийнхөө тухай таньж мэдхээс л эхэлдэг. Энийг бол тэр мөнхийн үүрэг гэж нэрлэдэг. Энэ болох юм бол бүр илүү нарийн ярих юм бол сүнс буюу оюун санааныхаа мөн чанарын буюу үүргийг ойлгох. Сүнсний үүрэг юу юм бэ? Яг тий. Энэ бол бүхэл бүтэн дахиад нэг том сэдв байгаа байхгүй. За. Энэ зүгээр би дурдаад орхив. Танаа сонирхчих бол тэр комментс дээр энэ талаар сонсомоор ингээд сонирхож байгаа сэдвийн талаар бичээрэй. Тэр талаар бас ингээд дараа ярилцж болно тийм ээ. Тэгэхээр хүний хамгийн чухал үүрэг гэж байдаг. Мөнхийн үүрэг гэж байдаг. Тэр сүнс бол мөнх. Бидний бие мөнхийн үүргийн талаар дараа бас жичтэн яриа гэж боддог. Тийм тэр бол хүний амьдралын хамгийн чухал үүрэг. Тэр үүргийг биелүүлж ойлгохын тулд бос үүргүүд л байждаг. Гэр бүлийн үүрэг, эр хүний үүрэг, ажил мэргэжлийн үүрэг, нийгмийн үүрэг. Тэр мөнхийн үүргийг мэдхийн тулд тэрийг биелүүлэхийн тулд бос үүргүүд нь оршиж идэг шүү. Тэгээ би ингэж хэлээл би одоо яа гэж бодож байна. Дараа үргэлжлүүлье гэж бодож тий. За дарааг хүлээж тэсэхгүй бол ном уншиж болно. Тий, дараа үгүй энэ Ведийн соёлын талын энэ номнуудаас та бүхэн сонирхож уншаарай гэж хүсэж байна. За үүрэг гэдэг зүйлийн талаар үнэхээр тий үүрэг эрх үүрэг гэдэг хоёр тэгээ бидний нэг мөнхийн нэг үүрэг байдаг. Ад жаргалтай байх эрхтэй байхгүй бидний. Үүрэгтэй ад жаргалтай үүрэгтэй шүү. Ад жаргалтай байх үүрэгтэй байхад яагаад бид нар зовоод байна? Гэхдээ тийм байгаа үстэй. Бүгд л ад жаргалтай байх эрхтэй. Үүрэгтэй байхгүй яг нарийн ярих юм бол тэгж бэддээ тэгж чтэй. Энэ сүнснүүд буюу энэ амьд оршинлууд бол бүгд ад жаргалтай байх үүрэгтэй. Тэгсэн чи яагаад зовоод байна? Ийм л зүйл та бүхэн асууж ивэл тэрүүнд хариулт өгөхгүй шил бид нэр энэ бүх үйл ажиллагааны эцсийн зорилго нь оршиж байгаа шүү гэж би одоо хэлье. Тийм биз дээ ернүүд. Юу тийм л бодож ин тий. Өнөөдөр ярилцлага сайхан болж өнгөрлөө. Миний тэгээд ярилцлага болохоор яг ингээд өөрийнхөө хэлье гэсэн юм бас яг ингээд сайн бас хэлж чадсангүй л гэж бас бодогдоод байна. Тийм болохоор бас дараа дахиж орно гэж бодож байна. Илүү ихтэй дотоо тайлбарсан юм илүү сайн тайлбарж ойлгоогүй юм сайн ойлгуулъя гэж бодож байна. За танд одоо нэмж хэлье гэж бодсон зүйл байна уу? Тэгээ би сая нэмж хэлье гэсэн зүйлээ ерөнхийд нь хэлчлээ л дээ. За. Та бүхэн бол ад жаргалтай байх тийм үүрэгтэй, эрхтэй шүү. Тэгээ ад жаргалд хүрдэг нэг чухал зүйл байдаг нь мэдлэг. Тэгээ одооны бидний хэрэгжилж байгаа энэ материалын янз бүрийн энэ олон мэдлгүүд бидний ад жаргалтай болохгүй байна. Тэгвэл ведийн мэдлэгийн ганц л зорилго байдаг. Ерөөсөө ад жаргалтай болох. Тэгээд ад жаргалтай болохын тулд ийм маш олон чухал мэдлгүүд байдаг шүү гэж одоо ингээд би бүгд тийм. Тэгээд гэр бүлийн ад жаргалтай байхын тулд би гэр бүлийн мэдлэгээс ингээд та бүхэндээ маш довчхон ярьлаа шүү. Маш довчхон ярьлаа.
Тийм, даарма гэдэг үгийн маш олон утга нэгийнхэн хэсгийг л ярьлаа шүү дээ, тий. Тэглээ. Тий. Даарма тий. Одоо үүрэг гэдэг талаас нь ярьлаа. Гэтэ үүрэг биелүүлснээр хүн их ажралтай болдгийг шүү. Үүрэг мөн чанар гэдэг чинь ерөөс нэг юмны хоёр тал. Хоёр тал шүү. Тэрийг ялгасаалах нь аргагүй. За тэгээд манай энэ ведийн мэдлгүүдийг цаашаа сонирхъя, судлая гэж бодож байгаа бол би өмнө нь та бүхэндээ хэлжсэн энэ номнуудыг маань дарах утсаар залгаад авч болно. Тэгээд бүр илүү ингээд энэ хүмүүстэй минь бичлээ дуулцъя, илүү гүн гүнзгий сонирхъя гэж бодож байгаа бол манай төв дээр ирээрээ гэж та бүхнийг уурж байна. Манай төв болохоор бүтэн сая өдөр болгоны 14 цагаас үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд ямар үйл ажиллагаа явуулдгийг манай өмнөх дугаар дээр тодорхой ярьсан байгаа. Тэгээд хаяг нь болохоор сансрын клонкоос дархи руу дөнгөж эргээд email клонк өнгөрөөд ихтгэлт хүлэг авцсан ерөөс гэд байгаа. Тэрний яг хажуу талын. Тий. Яг тэрний залгаа. Ямар ертөнцийн зүгээр ямар зүг гэдэг вэ? ертөнцийн зүгээр баруун зүгт нь байгаа. Тэгээд уцаар холбогдоод тийм ээ. Сонирхч ивэл ирээд сонирхож бас ном сонирхож аваад үзээд тэгээд бид бүхэндээ ирээд уулзаад сонирхоод ингээд бас ярилцаж болноо. Нээлттэй шүү тий. Хаалга нээлттэй. Манай Ведийн нууц подкастын маань орсон зочдтой хинээс нь чамаагүй та хүссэн зүйлээ ирээд асууж болно. Тэгээд сайхан үйл ажиллагаанд оролцоод туршаад үзээрэй. Алдах юм юу ч байхгүй тий. Харин ч илүү сонирхолтой нэг өдөр өнгөрөх болов, сонирхолтой туршлага болох болов гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай. За дараа уулзцгаая. Баяртай.